байгаа. За тэгэхээр заавал бүх төрлийн одоо химийн бодис түрүүний миний нөгөө 7 ангилд орсон эмнэлгийн тоног нөгөө цацраг идэвхтэй эмнэлгийн тоног төхөөрөмж байна. За тэгэл тэрийг орсон одоо нөгөө батарей бидний машины нөгөө нэг цэнгэлдэг батарейнуудын тэр чи одоо бүгд тэрийг ачиж тээвэрлж явах хэрэгтэй бүгд энэ аюултай ачааллыг тэмдэг тэмдэглэгийг тавьсан зориултын ийм тээврийн хэрэгслэр энийгээ бүгдийг ачиж явах хэрэгтэй. За тэгэхээр энэ зөвхөн машин дээр одоо энэ тэмдэг тэмдэглэгээ тавигдахгүй одоо жижигээр ингээд савлчихсан бодисууд тэр энд нэг зураг байсан тэр нь хадгалагдах байна шүү дээ. Жижигээр савлцсан бодисны гадна хайрцаган дээр хүртэл энэ тэмдэглэгээнүүдийг тавьдаг. Яг тэр одоо тэр бодистой харьцаж байгаа, тээвэрлж байгаа, хүлээж авч байгаа, шалгаж байгаа бүхэн хараа за энэ ийм төрлийн бодис юм байна. За ийм осол аюултай юм байна шүү гэдгийг мэдгээр ингэж тэр тэмдэглэгийг нь байрлуулсан байдаг. За тэгэхээр одоо тээвэрлэлт химийн хортой болон аюултай бодисыг тээвэрлэхэд тавигдах үндсэн шаардлага. За энэ болохоор Монгол улсад өвчин төгөлдөр мөрдөж байгаа химийн хортой болон аюултай бодисын тухай хууль. За тэр хуулийг дагалдаж гарсан 3 яамны сайдын хамтарсан тушаалаар батлагдсан химийн хортой болон аюултай бодисыг тээвэрлэх, ашиглах, хадгалахад тавигдах журам гэдэг ийм журам байдаг. Тэр хамгийн сүүлд 2017 онд батлагдсан ийм журам байгаа. Тэгэхээр энэ журмыг мөрдлөг болгож энэ химийн аюултай болон хортой бодисыг тээвэрлэх, тэрийг тээвэрлүүлж байгаа аж ахуй нэгж болгон энэ юунд заагдсан шаардлагуудыг бүгдийг одоо мөрдөх ёстой. За тийм энэ хууль болон тэр журмаас яг ерөнхийд нь шаардлагатай хүн болгоны мэдчих ёстой гэдэг юм юмнуудыг ингээд товчлоод аваад тавьчихсан байгаа. За тэгэхээр энэ хамгийн анхаарах зүйл нь болохоор заавал нэг зориултын тээврийн хэрэгслэр энэ бодисоо тээвэрлэх ёстой. Одоо жишээ нь зарим ингээд аж ахуй нэгж энэ төр жижиг одоо юм лабораториуд байдаг те нөгөө бодисоо захиалж хаад очоод авахтаа нөгөө цөөхөн бодис гэдэг нөгөө бодис зарж байгаа байгууллага маань хүргэлт хийхгүйхээр очоод өөрийнхөө тээврийн хэрэгсэлтэй нөгөө тийг хийгээд аваад ирдэг. Эсвэл за жоох юм жижиг юм чи яадаг юм бэ автобусаар бариад ирчихээр тийм тээвэрлэл зөвшөөрөгдөхгүй гэсэн үг. Химийн хортой аюултай бодис бол тэр зориултын тээврийн хэрэгслэр тээвэрлэгдэн тэр тээврийн хэрэгслээд бодисоо тээвэрлэж дуусныхаа дараа заавал ариутгаж зөвлөсөн байх хэрэгтэй. Одоо чинь ингээл хувийнхаа машинаар бид нар энийг аваад ирлээ дараа нь орой цэцэрлэгээс хүүхдээ аван сургууль цэцэрлэгээс нь хүүхдээ аван аваад явна замаараа дэлгүүр орлоо идэж уух юм аваад машинаа тавиал ингээл хүрээд ирнэ. Тэгтэл тэр бодис чинь ямар нэгэн байдлаар гадна талд бохирдсон ямар нэгэн байдлаар задарсан ч юм уу те өөр бодистой холилдсон ч юм уу тэр чинээгээрээ ингээд нөгөө химийн бодисд хордох нөлөөлөл чинь яваад идэг гэсэн үг. Тийм болохоор энд юуг бол айгүй сайн анхаарах ёстой. За тэгээд мэдээж хэрэг одоо химийн аюултай болон хортой бодисыг тээвэрлж байхдаа одоо хүн мал амьтантай цуг тээвэрлж болохгүй гэдэг нь сайн нэглээд байгаа тий. Одоо машина юу яаж тавьчаад одоо мал ачиж байгаа зарим юунууд ингэсэн мэт ч нөгөө малаа машин дээр ачаад ард нь нөгөө нэг газар тариаландаа хэргэлдэх нөгөө пестицид бордоо мордоогоо ингээд цуг ингээд ачаад ингээд аваа явцдаг. Энэ болохоор яаж нөхөр яг энэ бодис чинь хортой аюултай хүний бие организмд хоримтлагдах юм бол хор хөнөөл учруулна тэр чинээгээрээ бид нар нөгөө өвдөх хэрэгсэл үүснэ гэдэг тэр талын мэдлэг мэдээлэл дутмаг учраас ийм үйлдэл хийгээд байгаа гэсэн. Тэгэхээр аль болохоор энэ юг хамтд нь ингэж тээвэрлэхгүй заавал зориултын тээврийн хэрэгслэр тээвэрлэх ёстой юм а гэдгийг аягүй сайн санах хэрэгтэй. За тэгээд одоо том аварта бодисыг бол заавал энэ нөгөө нэг юундаа бэхэлж унаж өнхөрч асгарч алдагдахаас сэргийлээд заавал ингэж бэхэлсэн байх хэрэгтэй. За тагийн түрүү анзаарсан бол энэний өмнөх слайдн дээр нөгөө хий ачсан одоо энэ 2 дугаар зурган дээр тий хий ачсан хийм баллуу ачсан машиныг хавж тэгэхээр тус бүрдэн тусгаатлагчтай юм ягаар унахааргүйгээр өнхөрөхгүйгээр ингээд бэхлээд ингэж савлсан байх хэвээр. За тэгээд бодисын хор аюулын лавлах мэдээлэл гэдэг Баярмаа доктор танарт ирсэн баг. Тэр тухайн бодисын шинж чанар хэрвээ тэр одоо асгарсан алдагдсан тохиолдолд ямар арга хэмжээ авах юм, нүдэнд орсон, гараараа хөрсөн, амьсгалсан, залгисан бол ямар арга хэмжээ авах ёстой юм, яаж хадгалах юм гэх тэр талаарх бүх мэдээлэл нь байж байгаа. Тэр нь заасан нөхцөлийг хангаж тээвэрлэнэ. Одоо чинь тэрийг хас 20 градусд бодисыг одоо энэ заавал хас 20 градусд хадгалах хэрэгтэй байсан бодисыг зүгээр нэг тээврийн хэрэгсэл авчаад өдрийн одоо нэг 20 градус тий 15 градусын дулаантай тээврийн хэрэгслээр тээвэрлэж болохгүй нь штэ. Тэгэхээр хэрвээ тийм одоо хадгалалт хамгаалтын одоо журам зөрчигдэх юм бол тухайн бодисын шин чанар алдагдсан тэрнээсээ болоод ямар нэгэн байдлаар
Хэрвээ тэр нь тесрэг дэлбэрэх бодис өөрөө шатах бодис байх юм бол дулааны үйлчлэлээр өөрөө тесрэгдэг тийм шинж чанартай бодис байх юм бол энэ яг осол аваар гарнаа л гэсэн үг. За тэгээд одоо өөрөө уралд ордог органик бодис органик хит эслийг ачааны чингэлэг эсвэл битүү чингэлэгтэй тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Тэгэхээр яг тухайн бодисынхаа шинж чанар тохирсон тээврийн хэрэгслээр тээвэрлүүлэхээр тэр тухайн бодисыг худалдаж байгаа, хүлээж авч байгаа, тээвэрлж байгаа хүмүүс нөхцлөд тааруулаад гэрээгээ хийгээд тээвэрлэлтэд явуулна гэсэн. За тэгээд хамгийн гол онцлог сая Баямаа доктор хэлсэндээ манад одоо нөгөө нэг машин газ ачиж авсан машин одоо дэлбэрсэн тохиолдол гарсан шүү дээ. Энэ болохоор тэр ослоос биднэрт ямар сургамж үлдсэн бэхээр тэр машиныг жолоодож авсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн бодит одоо аюул осол орсон тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар ямар ч мэдлэггүй хүн байсан болж таарад байгаа байхгүй юу? Одоо ингээд юунаас харахад. Тэгэхээр энэ тээвэрлж байгаа хүн тэр одоо тээвэрлүүлж байгаа тэр байгууллага тухайн онцлогтой тохирсон ослын үед ажиллах зааварчилгаа, зөвлөгөө, зөвлөмжтэй тэрийг заавал боловсруулад, батлуулад одоо сургалтад бүгдийг ингээд хамруулсан байх хэрэгтэй. Яг ямар арга хэмжээ авах хэрэгтэй, яах хэрэгтэй, хамгийн түрүү хийх хэрэгтэй алхам чинь юу байх хэрэгтэй вэ гэдгийг бүгдийг ингээд зааж сургах хэрэгтэй. За тэгээд тэр үедээ хэрэглэх энэ багаж хэрэгсэл бүх юмар нь ингэж хангаж өгсөн юм бүрэн одоо яг зориултын тээврийн хэрэгслэр л энийг ачиж зөөвлөнө гэсэн үг. За тэгэхээр түрүүн ямар нэгэн байдлаар нөгөө ангилдаа тааруулаад хамт ачиж болох бодисуудыг л хамт тээвэрлэн, хамт тээвэрлэж болохгүй хоорондоо уралд ордог, уралждаг тийм бодисуудыг бол тээвэрлэхгүй гэдэг. Тэгээ эднийг болохоор ингээд тэр тээврийн юмнуудыг бүгдийг одоо аюултай ачаануудаа бүгдийг ингээд нэг савладаг. Одоо тус нь ингээд одоо чинь шингэмнийг бол заавал юм хуванцар савнд хийхэд тэгтээ бүгдийн хуванцар савнд биш тухайн бодисынхаа шинж чанараас хамаарна. Хэрвээ хуванцар шил саваа идчихдэг тийм шинж чанартай бодис байх юм бол төмөр ч юм уу шил ч юм уу тийм саваар тээвэрлэнэ гэсэн. За тийм ингэхдээ энийг болохоор ингээ гурван төрлийн савлгааны бүлэг гэдэг 1 2 3 гэдэг. За хамгийн нэгдүгээр зэрэглэл нь болохоор онцгой хорттой аюултай. За хоёр дахь нь болохоор дунд зэргийн, гурав дахь нь болохоор бага зэргийн хортой аюултай гэсэн гурван төрлийн савлгааны бүлэг байна. За тэгээд одоо нөгөө нэг ангилдаа тааруулаад юунуудаа савлна гэсэн үг. Хортой аюултай бодисуудаа бүгдийг ингээд савлчихна гэсэн. Тийм гутаа тэрийг ингээд нэг тохирох тээврийн хэрэгслэр нь тээвэрлэнэ. Одоо жишээ нь зарим бодисыг бид нөгөө нэг агарын тээврээр авч чаддаггүй шүү дээ. Тэ заавал одоо газраар ч юм уу эсвэл усан тээврээр авах шаардлагатай болдог. Усан тээврийн хэрэгслээр авах шаардлагатай. Аимшиг юм байна шүү. Тухайн бодисынхаа шинж чанараас хамаарат ямар тээврийн хэрэгслэр яаж тээвэрлэх вэ гэдгийг ямар бодолд савлах вэ гэдгийг зааж өгнө. За тэгээд түрүү нөгөө ангилал нэгээ дотроо 6 дэд бүлэгтэй гэдээ би түрүүний юм дээр ярьсан шүү дээ. Тэгэхээр энэ одоо тесрэмтгий 1-р ангилд хамаарч байгаа тесрэмтгий бодисын 1-1, 1-2, 1-3, 1-5 дугаар бүлэгт хамаарагддаг бүх бодисууд бол хэмжээ хамаарахгүйгээр онцгой аюултай ачааны төрөлд орно. Онцгой аюултай ачаа гэсэн үг. Тэр одоо 500 мл байсан ч хамаагүй, 5 тонн 100 литр байсан ч хамаагүй. Хэмжээнээсээ хамаарахгүйгээр онцгой аюултай ачаа гэсэн үг. За 2 дугаар ангилд болохоор 2-1, 2-3-т. Тэгвэл тэнд болохоор нөгөө нэг шүрстэг аразол орохгүй тий. Эдгээр бол хийн болохоор 3000 литрээс дээшээ их одоо шатамхай хий байх юм бол аюултай ачааны ангилд орно. Тэрнээс бага байх юм бол аюултай ачааны ангилд орохгүйгээр өөр нөхцөл төвлөж болно л гэсэн үг. За гэх мэтээр ингээд ямар бүлэгт хамаарч байгаа ямар химийн шин чанартай бодис байхаасаа хамаарат ямар хэмжээтэйгээр тээвэрлэх үү, юугаар тээвэрлэх үү гэдгээс хамаарат энэ онцгой аюултай ачаа мөн үү биш үү? Онцгой аюултай ачаа бол арай онцгой нөхцөл тээвэрлэх нь байна. Арай гайгүй бол арай өөр нөхцөл тээвэрлэж болох боломжтой гэсэн. За чи чиний өвлөн. За тэгээд түрүү миний хэлсэн те онцгой аюултай ачааг дотоодод тээвэрлэх үедээ мөрдөх журам гэж байдаг. Энэ болохоор нөгөө химийн хортой бол аюултай бодисын тухай хуулиндаа заагаад өгчихсөн мөн нөгөө 3 яамны сайдын баталсан тушаалт журам дээр бас энэ ингээд заагдаад өгсөн байдаг. Тэгэхээр энэ одоо аюултай ачааг тээвэрлэхдээ заавал тэр тээвэрлж байгаа хүн нь тэр бодисыг хүлээж авах хүн нь тэр бодисыг одоо нөгөө нэг дагалдах бичиг баримтыг бүрдүүлж байгаа хүн тухайн тэр бодисыг оролцож байгаа бүх хүн сургалтанд хамрагдсан байх хэрэгтэй. Бүх хүн сургалтанд хамрагдана. Энэ сургалтын дотор бас 2 3 төрөл байдаг. Нэг нь болохоор одоо ингээд та нар шиг ингээд сууж байгаа л ерөнхийн нэг ингээд за гэдэг нэг юм ерөнхий ойлголт авчихаар юм сургалт гэсэн үг. За дараагийнх нь болохоор яг ингээд бүр тусгаарлаад ингээд ганцаарчилсан
сургалт гэсэн үг. Бүр нарийн мэдээлэл өгнө. Гурав дахь нь болохоор яг одоо тухайн одоо жишээ нь би одоо нэг ачааны машины жолооч байлаа гэхэд би дандаа бензин зөөдөг ч юм уу эсвэл би профан хийж зөөдөг ч юм уу ийм ажилтай байлаа гэхээр яг тухайн тэр одоо бодиттой хамааралтай бүх төрлийн ийм наривчилсан ийм сургалтыг заавал яасан байх хэвээр мэдээлэлтэй болсон байх хэвээр. Одоо алдагдвал ямар арга хэмжээ авах юм, асгарсан тохиолдолд би яах хэвээр юм, би хамгийн эхлээд хаашаа уцдах хэвээр юм, эсвэл би машинаа зогсоогоод нөгөө тэмдэглэгээ тавих хэвээр юу, эсвэл уцдах хэвээр юу, эсвэл одоо шууд машинаа одоо ингээд орхиод зугтах хэвээр юу, яах хэвээр гэдэг тэр бүх арга аргачлалыг энэ сургалтан дээр хэлж зааж өгсөн байх хэвээр. Тэгэхээр ийм сургалт авсан хүн л тэр тухайн одоо ийм онцгой аюултай ачаа бараг тээвэрлэх, зөөвөрлөх хэрэгтэй болно. За тэгээд дараагийн нэг хамгийн чухал юм нь болохоор нөгөө тээвэрлэх маршрут байгаа. Яг л ингээл тэр маршрутыг тухайн дайрч дамжиж өнгөрөх бүх одоо аймаг сумын нутаг юугаар ингээ бүгдийг ингээ зураглалыг гаргаад энэ дээр ингэж явна, тэдэн цаг явна. За тэдэн цаг яваад зогсож амарна тэгтээ одоо тэдэн минут ингэж амраа тэгээд дахиад тээвэрлэнэ гэдэг ч юм уу. Энэ нөгөө бүх энэ юунуудыг тухайн орон нутгийн цагдаагийн болон онцгой газрын байдлын газраар батлуулаад тэгээд яг тээвэрлэлт эхлэхдээ за манай өнөөдөр тээвэрлэлт өнөөдрөөс эхлээд явлаа шүү гэдэг мэдээлэл өгсөн байх хэрэгтэй. Ягаад гэх юм бол ямар нэгэн аюул осол гарлаа гэхэд энэ бүх хүмүүс нөгөө мэдээлэлтэй одоо юутай байх хэрэгтэй. Одоо үдээд гэхэд одоо яг 50 км цагийн хурдтай явлаа гэхэд үдээд одоо тийм газар очсон байх хэрэгтэй гэдэг юм тийм. Тэр бүх мэдээлэл нь бэлэн байж байгаа. За тэгээд энэ маршрутыг юусоо яаж болохгүй зөрчиж болохгүй. Замаараа нэг дайраад нэг айлаас юм авах хэрэгтэй, тэрийг дайраад очиод авчиг гэдэг ч юм уу тийм байх хэрэггүй. За тэгээд тээвэрлж байгаа зам нь айл болохоор одоо бахта тэгээ шуулуу явдаг ч юм уу. Тэгээд нэг удаагийн одоо замдаа зогсож шатхуунаа цэнгэлэхгүйгээр явах хэрэгтэй ч юм уу. Тэгээд тийм одоо бүх нөхцөл болж байгаа юм тийм ингэж хангасан байх. За энэ явандаа холбогдноо дарга хүлээж байгаарай. Энэ хүн чинь одоо нөгөө нэг аюулгүй ажиллагаа таны амь нас эрүүл мэнд эд хөрөнгөний чинь л нөгөө аюулгүй ажиллагааны баталгаа гэсэн үг шүү дээ тий. За тэгээд юугаа ямар нэгэн байдлаар тээвэрлж явж байгаад аюул осол гарлаа гэж бодоход тэр аюул осол гарсан талаар онцгой байдлын газарт мэдээлэх үүрэгтэй их бага ямар нэгэн хэмжээгээр аюул гарсан тохиолдолд мэдээлэх үүрэгтэй. За тэгтээ бас нөгөө нэг аюултай ачааныхаа ангиллаасаа хамаарат хэдийгээр хэмжээтэй асгарсан алдагдсан гэдгээсээ хамаарат онцгой байдлын газарт мэдээлнэ. Одоо чинь 1-1, 1-2, 1-3, 1-5 чинь нөгөө манай шатамхай хийн штэ тий. Тэр 10 кг асгарч алдагдахад л онцгой байдлын газарт энэ тухай одоо ингээд алдлаа асгарлаа гэдэг мэдээлэл өгнө. Яг гэх юм бол тэр чинь нөгөө хий уучраас агаарт аягүй амархан тархна. Тэгээд тэнд явж байгаа машины оч хаях тий тамхи татах энтрээс болоод тесрэж дэлбэрэх аюул үүсэх магадлал аягүй өндөртэй учраас энэ хязгаар хэмжээнүүдийг зааж өгсөн. За нэг жоохон асгарсан юм чинь за гайгүй байлгүй дээ гэдээ явж болохгүй нэ тий. Тэгэхээр энэ нөгөө түрүүний баярмаа өгшөөрэдэг нөгөө хандлага хариуцлага гэж асуудал. Энэ болохоор яг ингээд эцтэй нарийн дээр ярих юм бол таны эрүүл мэндэл гэсэн үг шүү дээ. Энэ бол за тэгээд онцгой байдлын газарт мэдээлэхдээ ямар мэдээллүүдийг өгөх ёстой вэ гэхээр эхлээд яг ямар төрлийн бодис тээвэрлж яваа юм нүүбийн дугаар нь хэдийн гэдгээ хэлнэ. Тэгэхээр тэр онцгой байдлын газар явах вэ гэхээр тийм бодистой яаж ажиллах вэ, яаж унтраах вэ, яах вэ гэдэг хариу арга хэмжээнийхээ ажиллагааг төлөвлөнө гэсэн үг байхгүй юу? Энэ талаар мэдээлэл хамгийн түрүү өгнө. За тэгээд нийт хэмжээг өгнө. Тэр чинь бас нөгөө аюул ослынхаа эрсдлээ тооцоолно гэсэн үг шүү дээ. За тэгээд одоо яагаад ийм осол аваар гарсан юм? Юунаас болсон юм? За сав баглаа бодол нь ямар байсан? За тэгээ одоо тээврийн хэрэгсэл чинь ямар байгаа юм? Бүр ингээ өнгөрцөн байгаа мó? Тээврийн хэрэгсэл чинь шатаж эхэлж байгаа мó? Яаж байгаа юм гэдэг талаар мэдээлэл өгнө. За тэгээд байршлаа хэлнэ. За тэгэхээр хүний эрүүл мэндэд нөлөөлөх хэмжээний осол эрсдэл гарсан бол энэ талаарх мэдээлэл бүгдийг яралтаагаар онцгой байдлын газарт өгөх хэрэгтэй. Тэгэхээр энэ бүхнийг ингэж мэдээлэхийн тулд энийг тээвэрлж яваа нөгөө тээврийн хэслийн жолооч маань сургалтанд хамрагдсан байх хэрэгтэй, мэдлэгтэй, мэдээлэлтэй байх хэрэгтэй. Ямар арга хэмжээ авах вэ? Шуурхай ажиллах тэр арга хэмжээгээ бүгдийг ингэ мэддэг юм, мэдээлэлтэй болцсон байх хэрэгтэй гэсэн. За тэгээд хэрвээ энд байгаа хэмжээнээс бага хэмжээтэй алдагдах юм бол одоо энэ нөгөө нэг тээвэрлж яваа хүмүүс нөгөө тээвэрлүүлэх юу өгсөн албан газартаа мэдэгдэх нь. Тэгээд
тэр тухайн газрын гаргаж өгсөн зааварчилгааны дагуу энийг аюулгүй болох арга хэмжээг авна. Хэрвээ энийг аваад энэ осол аюул нь гарч чадахгүй бол энэ одоо асгаралт алдагдлаа зогсоож чадахгүй бол онцгой байдлын ерөнхий газарт яах нь мэдэгдэх нь шүү дээ, мэдээлэх нь байна. За тэгээд дараад энэ талаараа одоо ингээд тээвэрлэж ясан талаараа тайлангаа гаргаж өгнө. Ямар учраас яагаад алдагдсан, ямар шалтгааны улмаас алдагдсан, хэдий хэмжээтэй алдагдсан, яаж хоргожүүлсэн, яаж сармагжуулсан, яаж ариутгасан, яаж алдагдал асгалтаа зогсоосон. За тэр одоо нөгөө нэг тэрийг шавгаж авч байгаа нөгөө нэг асгалт алдагдлаас хамгаалах тэр бүх нөгөө нэг ашигласан бодис сурвалжуудаа яаж хадгалаад одоо цэвэрлэгээний хэрэгслүүдэд яаж хадгалаад хаана авчирч яаж битүүмжилсэн гэдэг талаараа бүх талынхаа мэдээллийг гаргаж өгөх юм үүрэгтэй гэсэн үг. Ингэжээж байгаль орчин болон хүний амнаас нь эрсдэл үүсэх нөхцөлийг бууруулж чадна гэсэн үг. За тэгээд энэ тээвэрлэлтэн тавих нэмэлт шаардлага гэж бас байдаг. За энд нь юу ах вэ гэхээр мэдээж тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн байх хэрэгтэй тий, бүрэн бүтэн бүх ажиллагаатай байх хэрэгтэй. За тэгээд тээврийн хэрэгсэлтэй нөгөө нэг бүх тэмдэглэгээ чинь байна уу байхгүй байна уу. За тэгээд тээвэрлж үедээ одоо юуг хоригдох юм. За тэгээд нөгөө ачихтаа тэр одоо юугаа хэдэн давхраар ачихын, хэр өндрөөр ачихын гэдэг бүх тэр нөхцлүүдийг за тэгээд нөгөө нэг төлөвлөгөөч нь байх хэрэгтэй. Тэгээд аюултай ачааны англи бүлэг шинж чанар гэдэг тэрийг тэр тухайн бодисыг дагалдаж байгаа юм тээврийн дагалдах бичиг гэж байна. Бичиг гэж байна. Тэрийг одоо тэрийг дагалдаж байгаа бичиг баримтсан дотроо яг ямар төрлийн бодисыг хэдийгээр хэмжээтэй авчирж байгаа нөгөө бүх мэдээлэл одоо нөгөө хурууны хийгээ уншуулаад иргэнийхээ тухай бүх мэдээллийг авдагтай адилхан тэр тухайн аюултай ачааны чи бүх мэдээллүүдийг багтаасан юм тээврийн дагалдах гэдэг юмыг байх хэвээр. За тэгээд энд нөгөө нэг тээвэрлэж аваа одоо нөгөө онцгой аюултай хортой бодис байна. Одоо савлгаа нь одоо шошгочлолт нь одоо бүрэн бүтэн байх хэвээр. За тэгээд заавал нөгөө нэг түрүүний хэлсэн нөгөө зөвхөн одоо ачааныхаа машин дээрээ тэмдэглэл нь байхгүй тэр одоо савлсан хайрц дотор байгаа бүх одоо бодисыг хайрцагсан савлгаан дээрээ бас энэ бүх тэмдэглэгээнүүд чинь байх хэвээр. За тэгээд тэр тухайн бодисын нөгөө хор аюулын лавлах мэдээлэл байх хэвээр. За тэгээд тэрийг нөгөө нэг зөөвөрлөх эрх бүхий тусгай зөвшөөрлөлийн бүх мэдээлэл нь байх хэвээр. Тэгээд энийг хэрвээ ямар нэгэн байдлаар одоо аюул асуулт гарлаа гэхэд энэ бүх мэдээлэлээ тэр онцгой байдлын газрын ажиллагааны хүмүүст өгч мэдээлж энэ хариу арга хэмжээ авах төлөвлөгөөг яаралтай боловсруулах юм шаардлагатай байдаг учраас энэ бүхэн өөрт нь заавал байж байгаа. За тэгээд энэ дэр би яг онцгойлоод нөгөө нэг голчлон юу гардаг аюул осол гарах гол шалтгаан болоод идэг гэдэг юг ингээд энэ дээр ингээд бичсэн байна. Тэгэхээр энэ нөгөө тээврийн хэрэгсэл чинь зөвхөн ингээд гадна талдаа тэмдэглэгээтэй байхаасаа гадна тэр одоо осол гарсан тохиолдолд хэрэглэх бүх нөгөө нэг анхны тусламжийн бүх юм тэр юу дотор байх ёстой. За тэгээд нөгөө техникийн бүрэн бүтэн байдал нь ойлгомжтой. За тэгээд одоо тээвэрлэлтийнхаа маршрутын үед одоо яг хүн ам суурьсан бүс сургууль цэцэрлэгийн ойр орчмоор явахаас зайлсхийх хэрэгтэй. За тэгээд нөгөө заавал маршрут маань зөвшөөрөгдсөн маршрутаар зөвшөөрөгдсөн хурдны хэмжээнд л явна. За тэгээд нөгөө нэг цаг агаарын хүнд нөхцөлд бол тээвэрлэлтэй шууд үзэгдэх орчин 300 м-ээс цааш харагдахгүй болсон тохиолдолд бол тэр тээвэрлэлтийн аюулгүй байдлаа хангаал замаа чөлөөлөд одоо шаардлагатай бүх арга хэмжээг аваад энэ тээвэрлэлтээ бол шууд зогсоох ёстой. За тэгээд түрүүн хэлсэн нөгөө жолооч ба ажилтнууд нь заавал юм сургалтанд хамрагдсан байх ёстой. За тэгээд нөгөө хувийн хамгаалах хэрэгсэл байгаа. Тухайн яг тээвэрлж байгаа бодистой тохируулаад хувийн хамгаалах хэрэгсэлтэй. Түрүүн нэг баахан комиссионууд ингээд Баярмаа доктор ирсэн шүү дээ. Малгай, бэби, маск, нүдний шилгээд яг тухайн тэр тээвэрлж байгаа бодисынхаа шинж чанарт одоо тэр тухайн таны биед одоо хор хөнөөл учруулахааргүй хэмжээний хамгаалах хэрэгслүүдийг тэр юундаа байна гэсэн. Түүнээс ч зүгээр нэг за хүн харахад энэ байгаа шүү гэж ингэж яаж тавьж болохгүй гэсэн. За тэгээд яг тээврийн хэрэгслийн жолоочд бас юм онцгой шаардлага тавьдаг. За тэгээд нөгөө огцом хөдөлгөх, огцом тоормслох, за тэгээд нөгөө авцуул холбоогоо салгачаад уруудахтаа ингээд өөрийнх нь юугаар өнгөрүүлчих энтергээл ингээл явж ундаг. Тим юу ерөөсөө яг энэ аюултай ачаа тээвэрлж байгаа тохиолдолд бол байхгүй. За тэгээд тэр аюултай ачааг шаардлагатай бол өмнө нь одоо нөгөө тусгай дууд дохио ашигласан тээврийн хэрэгсэл дагалдаж явна. За тэгээд хэмжээний ачаа ачиж явж байгаа бол заавал бас нөгөө тэр аюултай ачааг хариуцж яваад нэгжилтэн бас ингэж цуг явах хэрэгтэй. Тэгэхээр энэ бүх нарийн
дүрм журмыг сахиад биелүүлээд мөрдөх юм бол ямар нэгэн байдлаар нөгөө осод эмдэгдэл гарахгүй аюулгүй ажиллагаа хангагдана гэсэн үг. За энэ нөгөө түрүүний миний хэлээд байсан нөгөө нэг заавал нөгөө тээврийн жолооч байх хэвээр туслах материалууд одоо яг энэ машиныхын нутлын хэсгээр нөгөө хамгаалтын маск нь байна, тэр гэрэл байна. За тэгээд нөгөө малгай байна. За тэгээд тэр цаана болохоор нөгөө тэмдэглэгээ, за нөгөө эвүүр байна. Галын хор, за бэйли гэл бүх төрлийн бэйли ингээд шаардлагатай бүх юмар тоноглогдсон байх хэвээр. Тэгэхээр энийг зөвхөн нөгөө нэг ажил олгогч хэрвээ ингэж явах юм бол одоо тэрэнд одоо та тээврийн жолооч байх юм бол энийг нөгөө нэг нэхэж шаардаж энийг авах ёстой гэсэн үг. Яг гэх юм бол та энэ аюултай хортой бодистой ажиллахдаа тэр аюулгүй ажиллагааны зааварчилгааг дагаж мөрдөх үүрэгтэй тэгээд нөгөө эрүүл байх эрхээр та хангагдсан учраас энэ бүхэн шаардаж эрхтэй гэсэн үг. За дараагийнх нь аюултай бодисыг хадгалах. За энэ болохоор бас яг нөгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа юу байгаа. Энийн өмнөх нөгөө тээвэрлэлтэн дээр чинь бид нар бас нөгөө айгүй олон нөгөө олон улсын конвенц нэгдэж ирсэн байна. Аюултай бодисыг хилт амжуулан тээвэрлэх гэдэг Базелийн конвенц, Стокгольм конвенц энэ тэр конвенцүүдийн бас нөгөө нэг дүрм журм тэнд тавьж байгаа шаардлагуудыг бол дагаж мөрдөх үүрэгтэй гэсэн үг. За энэ дээр яг нөгөө 3 яамны сайдын юу гэж журам гэдэг энэ Монгол Улсын шадар сайд, за байгаль орчны асуудал эрхлэн төрийн захиргааны төв байгууллагын сайд, эрүүл мэндийн сайдын журам байдаг. За энэ журам бол одоо өөрчлөгдөөгүй байгаа учраас энэ журмын дагуу яах гэсэн үг. За тэгээд энэ хэмээ хортой бол аюултай бодис нэгэнтэй л нөгөө хортой юм аюултай гэдэг ингээд нэр өвчж байгаа нэрлэж байгаа учраас энийг нөгөө хадгалах ашиглах энэ төр нь бүгд юм тусгай дүрм журамтай гэсэн үг. Тэгээд хадгалж байгаа агуулх нь нэгэнтэй ингээд бодис байдлыг хэтэр агуулах юу байх хэвээр агуулхад тусгай зорилттой агуулхад хадгалах. За тийм агуулх нь нөгөө бас 64 ингээд агуулгын стандарттай. Тэр стандартын дагуу баригдсан агуулхад энэ бүх юугаа хадгалах ёстой. За тэгээд агуулх нь нөгөө нэг бас мундан усны их усүр дээр байж болохгүй гэд маш нарийн нөхцлүүд байгаа. За ийм байх ёстой. За тэгээд агуулх нь шаардлага хангасан байх ёстой. За тэнд хадгалж байгаа бодис маань анхааруулах тэмдэглэгээ аюулын шин чанарыг одоо ингээд томоор бичсэн шошготой энийг би дахин яриад байгаа гэдэг нь нөгөө заавал ингэж нөгөө хөвшүүл сурах хэрэгтэй. Бид нар авах байгаа бодисоо ингээд заавал ийм байх хэрэгтэй, ийм журам шаардлагыг хангасан ийм бодис авна гэд ингээд ягаад сургачих юм бол цаад бидэнд ч амар нөгөө өгж байгаа газартаа ч амар штэ тий. Нөгөө өгсөн авсандаа үлзээтэй гэдэг шиг ямар нэгэн байдлаар нөгөө найдвартай худалдаа авахчаас авж байгаа тийм яг ямар аюулгүй ажиллагааны дүрм журам боловсруулж мөрдөж ажиллах вэ гэдгээ боловсруулахын тулд энэ хамгийн чухал хэрэгтэй зүйл байдаг учраас энийг би томоор бичсэн байх хэрэгтэй гэж ингээд дахин яриад байгаа шүү. За тэгээд юу ийм тусгай шаардлагуудыг хангасан агуулгад за бүрэн шошготой, тагтай, савтай ийм бодисуудыг яана гэд хадгална гэж заачсан байгаа. За тийм нэмэлт юу нь болохоор ерөнхийдөө агуулга чинь нэг битүү агуулга гэж байгаа, задгаа агуулга гэж байгаа. Ер нь хоёр төрлийн агуулга. За тэгэхээр задгаа битүү агуулгад нь бол ойлгомжтой тий. Одоо битүү орчинд ч юм уу тодорхой нөгөө температурын горим шаарддаг, нөхцөл шаарддаг ийм юутай юу гэсэн. За задгаа агуулга нь болохоор цаг агарыг нөлөө нөртгөө бодис материал. За тэгээд нөгөө нэг зарим сатамхаа шингэн бортохтой хий. За тэгээд нөгөө одоо шилэн хүүн зэрэг галт төсвөртэй материалаар хийгдсэн халалтаас хамгаалсан ийм металл чиглэлтэй хөдөлгөөнгөөс хүрлэгдсэн металл чиглэлтэй бодис мөцгийг эднэрийг болохоор юм задгаа агуулгад хадгалах юм зөвшөөрдөг. Тэгтээ задгаа агуулгын дээр бас юм нөгөө юунаас хамгаалсан юм сарвч сүйдвчтэй байна гэдэг. Яг тэр 6458 стандарт дээр энэ бүгд дэлгэрэнгүй тодорхой байгаа учраас энэ хүү мэдээлэл өгөөд яачих. За тэгээд энэ агуулга нь болохоор маш нарийн шаарддаг одоо хангасан байх хэвээр. За тэгээд заавал тэр нөгөө байгаль орчинд нөлөөлөхгүй байдлын үнэлгээ хийгдсэн байх хэвээр. За агуулгын байршил нь байх хэвээр. Одоо юунаас 50 тонноос дээш бодис агуулга
хотын одоо гадна байх хэрэгтэй гэдэг ч юм уу те ийм нарийн шаардлагууд байдаг. За тэр байршил тэмдрийн одоо зөвшөөрлөлөө байршлийнхаа аюуг яагаад зөвшөөрөл авсан байх хэрэгтэй. За тэгээд тэр нь болохоор ингээд нөгөө бодисуудыг хадгалахад одоо бас ингээд нөгөө нэг ангилал гэж байгаа. Ямар бодисыг хамт хадгалж болох вэ? Ямар бодисыг заавал тусад нь хадгалах хэрэгтэй вэ гэдэг ийм нөхцлүүд байгаа. За энэний дараагийн слайдн дээр гарах байх. Тэгэхээр тийм юутай боломжтой одоо тусад нь хадгалах боломжтой одоо хамгийн ихний зураг дээр байгаа 1 2 3 4 хүчгсэн. Энэ болохоор яг нөгөө хамт хадгалж болохгүй бодисууд хамт хадгалж болдог бодисуудыг нэг газараа хадгалаад тусгай нөхцөл шаарддаг бодисуудыг яг ингээд тэр тухайн нөхцөлийг хангасан юм агуулгад хадгалсан байх хэрэгтэй. За тэр доотлолт нөгөө хоёр дээр нь байгаа зураг энэ бол нөгөө оюу толгойн бодис агуулга байхаа тий. Оюу толгойн бодис агуулга байхаа. За тэгээд заавал одоо холимог хадгалалт хийж болдог зөвшөөрөгдөг тийм бодисуудыг бол хамт нь хадгална. За тэгээд нөгөө нэг хідэн игнэгээр дээшээ давхарлаж хураах вэ? Ямар даацтай байх хэрэгтэй вэ гэдэг ч юм уу. За тэгээд нөгөө нэг хоёр бодисын хоорондын зай эсвэл нөгөө нэг тавцан хоорондын зай нь ямар байх хэрэгтэй? Тавир нь ямар материалаар хийгдсэн байх хэрэгтэй? Гурсаж унахаас сэргийлсэн ажиллахтай хамгаалалттай тэргээд ингээд бүх юм онцгой нөхцөл байдаг. Энэ бүх нөхцөлийг хангасан юм зорилтын агуулгад бодисоо хадгалах хэрэгтэй. За тэгээд 50 тонноос дээш хэмжээний химийн бодисыг агуулгах хажуудаа заавал нэг ерөнхийн анхан шатны төслийн зүйлс юм өрөөтэй байх хэрэгтэй гэсэн юм шаардлага одоо энэ стандарт тавигдсан байна. Тэгэхээр энэс бага тооны бол заавал одоо энэ анхан шатны төслийн зүйлс өрөөтэй байх шаардлагагүй их хэмжээний бодис агуулж байгаа тохиолдолд бол шаардлага тавигддаг. За мэдээж эрэг нөгөө дууд тохиолдолтой байх хэрэгтэй, галын тохиолдлын системтэй байх хэрэгтэй. За тэгээд тэр яг тухайн бодистой тэр яг нэг дор хадгалагдаж байгаа бодиснуудад тохирсон нөгөө гал унтраах хэрэгсэл, за шингээгч материалууд хамгаалах хэрэгсэл, за тэгээд нөгөө нэг тэмдэглэгээ бүх юмар ингээд тоноглогдсон байх хэрэгтэй. За тэгээд энэ агуулга дотроо нөгөө нэг аврах зам, галц, цугларах цэг, тусламжийн хайрцаг, чиглэл заасан тэмдэглээнүүд бүгдийг ингээд яасан байх хэрэгтэй, байрлуулсан байх хэрэгтэй. Ийм шаардлага хангасан агуулгад химийн хортой болон аюултай бодисыг тухайн бодисын хор аюулын лавлагт заасан мэдээлэлд тулгуурлаад тийм нөхцөлд нь энэ бодисуудыг хадгалнаа. За тэгээд нөгөө түрүүн би хэлээдсэн нөгөө гадна тээвэрлж байгаа ачааны машинаас гадна энэ бодис одоо ингээд ийм савлгаатай жишээ нь геометри савлгаатай байлгад энэ гадна тал дахиад шуудаа ч юм уу цаасаа хайрцгаар ч юм уу ингээд давхар савлгаа хийсэн байгаа. Тэгэхээр тэр давхар савлгаатай хайрцаг болгон дээр энэ нөгөө тэмдэглээнүүд нь тавигдана. Тэгээд яг нөгөө нэг дээшээ одоо харуулж одоо бид нар нөгөө нэг шилэн сав дээр шил сав хагарна дээш нь харуулна тэргээ сум хийгээд заадаг штэ. Тэрнтэй адилхан химийн бодисыг бас ингээд нөгөө нэг чиглэлийн заагаад яадаг тэмдэглэгээ тавьж өгдөг. Тэгэхээр тэр хэсэг нь заавал дээшээ харж ачигдаж явна гэсэн үг. За тэгээд энэ бүх юмнууд нь бол ингээд юу вэ? Стандартын дагуу хаяг шошготой байх хэрэгтэй. Шаардлага хангах одоо жишээ зарим ингээд нөгөө нэг хятадаас орж иж байгаа байцууд хятад хэл дээр байдаг гэдгэрсэн тийм юу бол хадгалахад одоо яг ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй тэр ч одоо орчуулах хэрэг гарах болно. Тэгэхээр хэрвээ тийм байх юм бол заавал тэрийг одоо олон улсын стандартад тохируулаад одоо нөгөө нэг шошго энэ тавилах ч юм уу те ийм их арга хэмжээ авч яаж яах гэсэн үг. За тэгээд химийн бодисыг ингээд нөгөө нэг их хэмжээгээр авчаар зарим нөгөө химийн бодис чинь бодисын сав баглаа бодол нөгөө ашиглах хугацаатай байдаг. Одоо жишээ нь ийм хумзар савн савлаа энийг одоо нэг энэ бодисыг 1 жил ч юм уу те 6 сар ч юм уу дотор энийг суллаа тавих ч юм уу тэрнээс удах юм бол энэ ямар нэгэн байдлаар нөгөө дотроо агуулгаж байгаа бодис юм уу тэр тухайн орчиндөө байгаа бусад бодистой уралд орж аюул үүсгэх магадaltaй байдаг учраас эдгээр ингээд зарим химийн бодисууд юутай байдаг хугацаатай байдаг. Тэгэхээр энэ агуулгын ажилтан ямар үүрэгтэй байх вэ гэхээр энэ юуны хугацаануудыг бас ингэж нөгөө нэг хянж шалгаж явах хэрэгтэй. Тэгээд одоо аль болохоор нөгөө одоо сарын ч юм уу оны ингээ хугацаад бид нар одоо хүнсэл дэлгүүрээс ингээ давхтаа бас ингээ дон сарын харж байгаа давтагтай адилхан одоо он хуучинтай гэх юм уу те одоо арай урт удаа хадгалагдж байгаа бодисоос төрүүлж хэрэглэх замаар энэ юугаа хангадаг гэсэн үг. Одоо хугацаанд дууссан энийг хаяа гэдэг ингээ хаядах чинь бас эдийн засгийн хувьд ч гэсэндээ аюултай тэгээ тэрийг хаанаач хаяхын одоогор нөгөө манай Монгол улс чинь аюултай юу бодисыг устгах нөгөө ландфил энэ төр одоохондоо байхгүй байгаа учраас энэ бүхэн чинь бүгд асуудалтай гэсэн үг. Тэгэхээр тэр бүх нөгөө горим юунуудыг хугацааны хадгалтын болон хадгалах горимуудыг болон байнгын хянаж шалгаж явах хэрэгтэй. За тэгээд ингээд сулраад яатсан бодисыг бол бодисыг савыг бол заавал нөгөө цэвэрлээд яах хэрэгтэй. Цэвэрлжээ тэгээд дахиад энийг нөгөө нэг төр хадгалах
юунда хадгална л гэсэн үг одоо энэ. Тэгэхээр энэ бүх нөхцлүүдийг хангасан байх хэрэгтэй. За тэгээд нөгөө агуулгад тавигдах хяналт гэдэг нь яг нөгөө нэг даацсан одоо тавирууд дээр одоо жишээ нь ингээд тавир байлаа гэхэд хамгийн хүндийн одоо доотлихоо юун дээр тавир дээр тавих ч юм уу дээшээгээ хөнгөн бодисоо өргөх ч юм уу. За тэгээд тэн дотор байгаа бодисуудын одоо нөгөө асгарч алдагдсан байна уу, сав баглаа боодлон задарсан байна уу. За гэх мэтийн тэр нөгөө бүх нарийн ширийн хяналтуудыг бол тэр агуулгын бодисын яруу бол байнгын хянаж байх хэрэгтэй. За тэгээд нөгөө нэг дахиад нэг чухал нөхцөл нөгөө нэг одоо нөгөө өөр шинж чанартай бодисууд байгаа учраас температурын горимж чухал, агаар жуултын нөхцөл чухал. Тэгэхээр тэр нөгөө агаар жуултын хоолойны бүрэн бүтэн байдал, агаар жуулт чинь ажиллаж байна ажиллахгүй юу, энэ тэндээ цоорч юугүй юу энэ төр гэд бүх энэ нөгөө нэг техник юмнуудыг бүгдийг ингэж шалгаж хинж явах хэрэгтэй. За тэгээд тэр цаана анхаарал төвтэй байгаа нь болохоор хэрвээ иймэрхүү шинж чанартай бодис явах юм бол тэрийг одоо хадгалахыг хориглоно гэсэн үг. Одоо чинь энэ 3 гурлаа нөгөө нэг тэр хязгааруудтай нь дасгарч алдагдсан тий. За энэ төмөр савтгай нь болохоор ингээд хонхоогоод ингээд юун зэврээд эхэлчихсэн. За энэ хуванцар савтай нь болохоор бас ингээд хонхоогоод орчихсон ийм бодисуудыг бол агуулгад хадгалахгүй. За одоо нөгөө нэг түрүүнээс хойш яриад байгаа хадгалтын ангилал энэ ерөнхийдөө нэлээд олон юм ангилал ороод байгаа учраас бас жоохон нөгөө яг анх ингээд ойлгох жоохон хэцүү. Гэхдээ яг ингээд юуг нь харчих юм бол ангилуудаа ингээд хуваагаад харчих юм бол энэ дараа нь яахад айгүй амар. За тэгэхээр хадгалтын ангил ингээд 13 юу байдаг, ангилал байдаг. Яг тухайн бодисоо дахиад нөгөө тухайн бодисоо химийн шинж чанараас л хамаарал ингээд ийм олон төрөлд ангилж байгаа гэсэн. За одоо чинь ингээд хоёрын А, Б гэдэг 2 дугаар бүлгийн бодис байлаа гэхэд нэг нь болохоор шахсан шингэрүүлсэн тэгээ ууссан хий байгаа бол хоёрын B нь болохоор нөгөө шүршдэг араас бол хэлбэртэй тийм бодисууд гэсэн. Тэгээд ардталт нь нөгөө нэг яг ямар бодисууд юунд ямар шин чанартай бодисуудыг хамрагдах вэ гэдэг нь хүснэгтэр гаргачихсан учраас нэг ингээ харахад бас хялбархан. За жишээлх юм бол 4-1 А ба 4-1 B гээд шатамхай хатуу бодис. За тэгтээ энэ болохоор ерөнхийдөө шатамхай хатуу бодис ангилд хамрагдах бодисууд гэх бүх төрлийн бодисууд тэгин гутаа 4-1 A гэхээр идэвхгүй жилсэн хатуу тесрэг бодис. За 4-1 B нь болохоор шатамхай хатуу бодисууд гэхдээ тесрэмтгий ангилд ороогүй бодисууд гихчээр яг тухайн бодисынхаа нөгөө шинж чанараас нь хамаарат ангиллууд нь өөр байгаа. За ингээд органик хитээс хортой бодис, шатамхай хортой бодис, шатамхай биш хортой бодис, эдэмхий бодис, тэгээ шатамхай шинж чанартай боловч эдэмхий бодис те. Эдэмхий биш мөртлөөс шатамхай биш шинж чанартай эдэмхий бодис. За тэгээд шатамхай хатуу бодис, шатамхай биш шингэн бодис гэдэг тухайн бодисынхаа төрлөөсөө хатуу шингэн хий төлөвөөсөө хамаарат мөн тесэрт шатахгүй өөрөө аяндаа тесэрт идэх хортой юу эсэлдүүлэхгүй гэдэг тэр яг нөгөө хор аюулынхаа шинж чанараас хамаарат энэ бодисын төрлүүд нь орж ирдэг. Тэгээ энэ болохоор тухайн бодисын нөгөө хор аюулын лавлах мэдээлэл дээр энэ бүх мэдээлэл нь бүрэн байж байгаа учраас тэр хор аюулын лавлах мэдээллийг харах юм бол энэ талаар бүх нөгөө мэдээллийг нэг дор авчих юм бүрэн боломжтой. За ингэ ерөн гэдгүүлэгчий те. За одоо жишээлх юм бол нөгөө нэг хадгалах нөхцөл байна. Шахсан хий, шатамхай шин чанартай шахсан хийг ямар нөхцөл тэгэхээр сэрүүн хоорой нөхцөлд за эсэлдүүлэгч хийнээс тусад нь хадгална. За тэгээ хан тавир гэх мэт хөдөлгөөнгүй зүйлтэй баллон тусмрыг ингээд бэхэлж хадгална гэдэг ч юм уу. За тэгээ тэр цаана улаанаар бичсэн нь болохоор нөгөө ямар бодистой хамт хадгалж болохгүй вэ гэдгийг ингээд тусна тэмдэглээд өчгсөн байгаа. За энэ эдэмхий шүлтээ яг уу тесрэмтгий бодисуудыг яг уу органик биш хүчил арьс өрөвсүүлэгч шин чанартай бодисуудыг яаж яах вэ гэдэг бас нөгөө яг ямар төрлийн бодис уу энд ангилалд хамаарах вэ гэдгийг заагаад өгчихсөн учраас яг та бүхэнд өргөн хэрэглэгддэг юу ч хэрвээ энэ жишээгээр орчихсон байх юм бол энэ юугаа яачч болно шүү. За ингээд шатамхай шингэн шатамхай хатуу бодис эсэлдүүлэгч ортой бодис. За устдаа харилцан үйлчлдэг бодисууд ургамлын идэвхтэй биш бодисууд. Ургамлын идэвхтэй биш бодисууд болохоор энийг болохоор зөвхөн ердийн бодисын шүүгэнд хадгалдаг энэ ихэвчлэн нөгөө нэг судалгаа шинжилгээний зорилгоор ашиглагддаг химийн бодисууд энэ жижигхэн лабораториудад ашиглагддаг юм багахан хэмжээний бодисууд гэсэн үг.
За тэгээд яг хадгалж болохгүй нөхцөл нь хаалм харагдсан байгаа. Яг тусгаалan заачихсан байх юм бол тэр нөхцөлийг хангаж чадгалнаа л гэсэн. За тэгээд зарим тохиолдолд нөгөө холимог хадгалтаар хадгалж болдог шинж чанар нь одоо хадгалахад тохиромжтой юм шинж чанартай бодисууд гэж үйдэг. Тэгэхээр энэ болохоор яг ингээ харах юм бол нөгөө гэрлэн дохионы гэсэн үг. Улаан бол хориглоно, шар бол анхаар, ногоон бол зөвшөөрнө гэсэн үг шүү дээ. Тэгэхээр улааныг бол ерөөсөө хизээж яаж болохгүй гэсэн үг. Хамт хадгалж болохгүй гэсэн үг. Одоо ингээ наадталт нөгөө нэг хадгалтын бодисын нөгөө 13 ангилчин ингээд энэ босоогоороо байгаа дахиад хэвтээгээрээ нөгөө 13 ангилчин байгаа гэсэн үг. Тэгээ энэ хоёрын огтлц дээр очиод хэрвээ улаан байх юм бол энэ ерөөсөө хамт хадгалж болохгүй л гэсэн үг. Одоо жишээ нь 4-3-т ордог устай харилцаа үүсдэг шатамхай хий ялгаруулдаг бодис гэх юм бол 1-р ангиллын бодис үе төсөмтгий бодистай хамт хадгалж болохгүй гэсэн. За энэ шар дээр байгаа нь болохоор тодорхой нөхцөл хангасан тохиолдолд эдгээр бодисуудыг хамтд нь хадгалж болно гэсэн. За энэ дээр нэг нь тоонууд тавьчихсан байгааз энэ тоонууд болохоор тэр нөхцөлийн зан. За жишээлх юм бол 4 гэдэг нь болохоор нөгөө одоо ихэнх нь 4 гэсэн тэмдэглэгээтэй байгааз тэр энэ болохоор нөгөө асфальт алдагдсан үедээ одоо юу яахгүй өөр хоорондоо холилдохгүй юм бодисууд гэсэн үг. Асфальт алдагдсан тохиолдолд өөр хоорондоо холилдохгүй бодисууд. Тэгээ энэ асфальт алдагдуулахгүй байх нөхцөлийг нь хангаад өгчих юм бол хамтд нь хадгалж болно л гэсэн үг. За би түрүү хэлсэндээ зарим бодисыг нөгөө нэг тусдан заавал юм хадгалах шаардлагатай гэдэг. Энэ дотор нь яг ямар бодисууд байх гэхээр ихэвчлэн нөгөө хорт хавдар үүсгдэг мутаген болон нөгөө олон удаагийн давтамжт үйлдэлээр эсвэл нэг удаагийн давтамжт үйлдэлээр хүний эрүүл мэнд одоо хортоо нөлөө үзүүлдэг хорт хавдар үүсгдэг. За ийм онцгой хортой бодисуудыг болохоор заавал хатуу хяналтын дор тусдан хадгалан за энэ тусдан хадгалахтай юм зориултын яг тухайн нөгөө бодисын шинж чанартанд тохирсон юм хадгалах юм шүүгэнд хадгалж болно. За ихээхэн одоо томоохон хэмжээний гэж одоо ийм хадгалтын юмнууд байдаг гэсэн үг. За тэгээд энэ дээр хамгийн чухал нь болохоор нөгөө шат даврах гарц те тэрний ойролцоо энэ химийн бодисын агуулах хадгалдаг одоо шкаф савчин байж болохгүй. За тэгээд нөгөө подвалт ч юм уу байж болохгүй. Хүмүүсийн хөдөлгөөнд цаадчулж болохгүй гэдэг нөгөө аюулгүй ажиллагааны зааварчилгааныхаа дагуу ийм юмуд байгаа. За тэгээд хүн олноор цуглардаг нөгөө бие нэмрээ өрөө ч юм уу эмчи өрөө байнгын юутай байдаг юм одоо ойр байрлуулж болохгүй гэсэн тусгай нөхцлүүд байдаг. Энэ мэдээж хэрэг нөгөө хортой аюултай бодис хэрвээ асгаж алдагдсан тохиолдолд гарах дагавраас нь сэргийлж байгаа гэсэн үг шүү дээ. За ашиглах. За энэ мөн одоо нөгөө хууль болон нөгөө юунд заагдсан заалтуудыг мөрдлөг болгоно. За тэгвэл үндсэн шаардлага гэж байгаа. Тэгээ үндсэн шаардлага гэж байгаа. Тэгээ дээрэс нь дахиад нэмэлт шаардлага гэж байгаа даа. Нэмэлт шаардлага гэдэг нь болохоор нөгөө нэг аюулгүй ажиллагаатай холбоотой аюулгүй ажиллагааны төлөвлөгөө боловсруулагчийн холбоотой заалтууд гэж ойлгоо шүү. За энэ үндсэн шаардлага гэдэг нь болохоор энэ хууль тэр журамд тусгаад өгчихсөн заавал байх ёстой юмнууд гэсэн үг шүү дээ. Шаардлагууд гэсэн үг. За мэдээж нөгөө химийн бодисыг ашиглахад тавигдах шаардлага нь бас нэлээд юм өндөр байдаг. Ягаад гэвэл энийг нөгөө байнгын тогтмол хэрэглээтэй байдаг. За тэгээ энийг яг дараагийн хичээл дээр нөгөө менежментийн хичээл дээр ороод ирэхээр эрсдлийн юунаас яваад ирэхээр энэ илүү ойлгомжтой болоод яваад өгөх хаа. Тэгээ мэдээж энэ бүх төрлийн юг хүлцэх одоо аюултай хортой бодисын хүлцэх хэмжээг хэтрүүлэхийг хориглоно. За тийм зориултын байр савнд ашиглах ёстой. За тэгээд хим хортой аюултай бодистай ажиллах ажилд одоо мэрэгжлийн зохих мэдлэг дадлах туршлагатай 18-аас дээш настай хүнийг ажилуулна. За энэ нөгөө бас нэг заалт нь болохоор жирэмсэн болон хөл хүүхдээ эмэгтэй химийн хортой аюултай бодистай ажилуулахыг хориглоно гэсэн юм заалт байдаг. За энэ тэгээ бас нэг олон яг бас мэрсэр ингээд энэ заалт зөрчигдөж байгаа юм юунууд бол байдаг юм байна дээ шүү. Тэгэхээр энэ бас нөгөө өөрийнхөө нөгөө хабетаа яриад юугаа яаж болно нөхцлөө одоо өөрчлүүлээд юугаа яахгүйгээр цалингаа буруулахгүйгээр ажиллах юм боломжтой байдаг энэ хуулиар зөвшөөрөгдсөн юу байдаг учраас бас энийг анхаарах хэрэгтэй. За тэгээ мэдээж нөгөө анхан шатны тусламж үзүүлэх сургалтыг одоо байнгын зардал өөрийнхөө зардлаар зохион байгуулах хэрэгтэй. Энэ нөгөө хабын тухай хуулиар зохицуулагдсан байдаг учраас энэ бүх үйл ажиллагааг явуулнаа гэдэг ингээд заагаад хуульчлаа заагаад өгчихсөн
байдаг. За тэгээ мэдээж нөгөө энэ химийн хортой бол аюултай бодисын ашиглалт зарцуулалтын тайланг одоо бодис нэг бүрээр бүртгэж тайлан мэдээлэл ирүүлж явах юм үүрэг хүлээдэг. За энэ одоо нөгөө нэмэлт шаардлага нэхэр заавал нөгөө нэг хор аюулын лавлах мэдээлэл чинь тухайн орныхоо зарим нь бол хятад хэл дээр байдаг, за ихэнх нь англи хэл дээр байдаг. Тэгэхээр энд нөгөө нэг яаралтай юу гарсан үед яагаад энийг заавал орчуулсан байх шаардлагатай байгаа вэ гэхээр нөгөө нэг яаралтай хэрэг гарсан үед тэр одоо хүн хараад шууд ингээд нөгөө ойлгоод уншиж ингэж яах юм юу одоо чадвар багасдаг тий. Тэгээ тийм болохоор энэ яг нөгөө мэддэг хэл дээр нь шууд ингээд хараад ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ гэдэг нь мэдээлэл нь бүрэн байж ах хэрэгтэй. Тэгээ тэр бодистой ажиллаж байгаа бүх хүн тэр талаар мэдлэг мэдээлэлтэй байх хэрэгтэй учраас энийг заавал орчуулсан байх хэрэгтэй гэж шаарддаг. За нөгөө нэг бүрийн ашиглалт зарцуулалтын бүртгэлээ хөтсөн байх хэрэгтэй. За эрсдлийн үнэлгээгээ хийлгсэн байх хэрэгтэй. За тэгээ хөдөлмөр хамгааллын нөхцөл аюулгүй ажиллагааг бүрэн хангасан байна. За тэгээ нөгөө тэмдэглэгээ одоо бүх юмдаа ингээд яасан байх хэрэгтэй, тавьсан байх хэрэгтэй. За тэгээд нэг удаа эмнэлгийн үйлчлэг томруулах хэрэгтэй гэх хабын тухай хуулиар за заавал одоо химийн бодисын асуудал хариуцсан ажилтнтай байх хэрэгтэй. Энэ тухайн химийн бодистой ажилтдаг ажилтны тоон 70-аас дээш байвал 70-аас доошо бол орон тооны бус 70-аас дээш бол орон тооны хариуцсан ажилтнууд яг ийм хуулийн заалт байдаг. Би тэгтээ одоо явсыг нарийн санахна. За тэр нөгөө түрүүний заавал нөгөө нэг сав баглаа бодол дээр бүх нөгөө нэг тэмдэглэгээ нь бүгд байх ёстой гэдэг. Ингэх юм бол энэ хараад нөгөө нэг шууд мэдээлэл авах бүрэн боломжоор хангагддаг учраас ийм байх ёстой. За тэгээд ерөнхийдөө нөгөө аюулгүй ажиллагааны хамгийн гол үндэс нь болохоор юу гэдэг ч тийм сургалт гэдэг тийм та бүхэн бүгднтэй санал хэлж байгаа тийм хүн ямар нэгэн байдлаар яагаад би ингэх ёстой вэ гэдэг юугаа мэдчих юм бол шалтгаанаа мэдчих юм бол тэрийг ингээд заавал дагаж мөрддөг. Тэгэхгүйгээр зүгээр яагаад тэгж болохгүй вэ гэдгийг хэлэхгүйгээр хөөе чи битгий тэрийг энэ утсыг битгий татаараа энийг ингээрэй гэд ингээд авах юм бол нөгөө учир шалтгааныг нь мэдэхгүй учраас осол аваад гарах их үүсэр болдог. Тэгэхээр аюулгүй ажиллагааны хамгийн гол юу нь болохоор сургалт гэдэг. За тэгээд тухайн одоо нөгөө ихээхэн хэмжээний химийн бодистой харьцаж ажилладаг ч юм уу ямар нэгэн байдлаар осол гарч болох эрсдэлгүй ажиллаж хийж байхгүй л дээ. Ер нь бол ямар ч тохиолдолд гарч ил байдаг. Тэгэхээр тэр осол эрсдлийг гаргахгүй байхын тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ гэхээр нөгөө аюулгүй ажиллагааны зааварчилгаа байдаг. За тэгээд энэ аюулгүй ажиллагааны зааварчилгааг химийн бодисын хувьд болохоор нөгөө бодисны бүртээ гаргана. Тэгэхдээ ижил шин чанартай бодисуудын хувьд бол заавал тустай байх албагүй. Шинж чанар нь адилхан учраас нэг юм юутай байж болно. За тэр болохоор нөгөө нэг жишээ байдлаар аюулгүй ажиллагааны зааварчилгааг яаж яах хэрэгтэй вэ гэдэг зааварчилгааг нөгөөд ингээд тавьсан байгаа. Тэгээд энэ аюулгүй ажиллагааны зааварчилгаанд юуг заавал тусгасан байх хэрэгтэй вэ гэхээр хүний эрүүл мэнд болон байгаль орчинд үүсэж болох эрсдлээ заавал тусгасан байна. Ямар хор хөнөөл учруулах юм. Одоо жишээ нь би нэг хотоо хийгээр амьсгалсан байлаа гэхэд яг одоо надад мэрэгдэхгүй ч гэсэн маргааш 24 цагийн дотор те ямар процесс үүсээд юу болж үүсэх юм. Тэгэхээр би одоо тэр юг процессыг сааруулахын тулд би ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ гэдэг тэр талын бүх мэдээлэлтэй байхын тулд энэ заавал байх хэрэгтэй. Тэгээд нөгөө химийн бодистой харьцах хадгалах зааварчилгаа гэдэг баримаа багш нэг илүү сайн ярьсан баха тийм. За тэгвэл асгарсан үед ямар арга хэмжээ авах юм, гал гарсан үед ямар арга хэмжээ авах юм. За анхны тусламжийг яаж үзүүлэх ёстой юм. За тэгээд нөгөө хувийн хамгаалах хэрэгслээ яаж өмсөж хэрэглэж өөрийгөө хамгаалах вэ гэдэг талаар нөгөө мэдлэг мэдээлэлтэй байх ёстой. Юу хэрэглэх юм. Одоо жишээ нь амьсгалын аппарат байлаа гэхэд би тэр чинь нөгөө нэг одоо тоосон цартаа бол нэг өөр, хортой бодисын хийтэй бол нэг өөр тий. Тэр чинь нөгөө зорилтоос хамаарат бүгд өөрсдөө аюулгүй ажиллагааны хөдөлмөр хамгааллын хэрэгслүүд чинь тэгэхээр яг ямар юугаа би өмсөх ёстой юм гэдэг тэр талын бүх мэдлэг мэдээллийг энэ аюулгүй ажиллагааны зааварчилгаан дээр заавал тусгасан байх хэрэгтэй. Тэгээд энийг одоо аль болохоор нөгөө ил нүдэнд ил харагдах газар энэ тэмдэглэгээ энэ зааварчилгааг байрлуулсан байх хэрэгтэй гэж ингэж шаарддаг. За тэгээд эндээ нөгөө ингээд юунаас асуухаар одоо аюул осол гарлаа гэхээр хамгийн түрүү юу хийх ёстой вэ гэхээр хүмүүс нөгөө мэддэггүй байхгүй юу? Одоо жишээлбэл ямар нэгэн байдлаар ихээхэн хэмжээний бодис асгарлаа гэвэл хамгийн түрүү юу хийх ёстой вэ? Хязгаар хэрвээ тэр асгаж чаддагж байгаа бол хязгаарлах бодисоо тавина тий. Хязгаарлаж нөгөө урсаж алдагдахаас сэргийлнэ. За хэрвээ ингээд шатамхай хийч юм уу юу байвал яах ёстой? Тэгсээр дэлбэрэх бодисоо үл яах юм? Аюулгүй одоо хамгийн түрүү нөгөө нэг юу яах ёстой байхгүй юу? Аюулгүй ажиллагааны зааварчилгаа сургалтанд хамгийн чухал нь юу вэ гэхээр
нөгөө хүн бүрийн үүргийг тодорхой болгосон байх хэрэгтэй байхгүй юу? Нэг хүн одоо аюулгүй ажиллагааны мэрэгчлэндээ мэдэгдэх хэвээр онцгой байдал имлэг цагтаа тэд нэр дуудах хэвээр байхгүй юу? Тэгэхээр тэрийг одоо ингээл бүгдээрээ сандрал нөгөө тийч ингээл за юугаа тавьчих гэл ингээ гүгээд идэг байхгүй юу? Тэгэхээр хүн тэр одоо тухайн нөхцөлд ажиллаж байгаа хүн бүрийн өөрөг нь нөгөө нэг юу байх хэвээр тодорхой байх хэвээр. За чи дуудах хэвээр чи тэнд мэдлэгдэнэ. Чи тэнд байгаа нөгөө нэг хамгаалах хэрэгслээ яана. Чи нөгөө нэг дууд тохиоллоо ажилуулна гэдэг ч юм уу те. Энэ нөгөө нэг хамгийн анхны зөв алхамж тэр байхгүй юу? Тэгээ нөгөө ослын бүсээ хамгийн эхлээд ослын бүсээ тогтооно. Тэрийг хин очиж тэрийг яах хэвтэй гэдэг тэр нөгөө өөрийг оройлон тодорхой авах юм бол энэ эрсдлийг маш их хэмжээгээр нөгөө багасгаж чадна. Тэгэхээр яг энэ аюулгүй ажиллагааны зааварчилга нь хамгийн гол чухал нь болохоор тэр тухайн ажлын байран дээр ажиллаж байгаа хүмүүсийг осол тэмдэглэл гарсан нөхцөлд яг хэн юу хийх ёстой вэ гэдэг тэр өөрийг оройлон тодорхой авах ёстой, ямар арга хэмжээ авах ёстой. За тэгээд тэр нөгөө тэр үед хэрэглэгдэж байгаа нөгөө бүх одоо багаж нөгөө нэг хамгаалтын хэрэгсэл тоног төхөөрөмж гэдэг чинь бүгд ингээ гарын доор ээлтэй байх хэвээр шууд аваад ингээ хэрэглэхээр юм байх хэвээр гэдэг энэ юунуудыг аягүй сайн анхаарч яах хэвээр байдаг шүү. За энэ нөгөө нэг хаяа миний ярьсан тэр нөгөө анхаарал тэмдэглэгийг нөгөө складанд одоо бодис агуулхад ингээд анхааруулаад тавьчих. За яаж болохгүй шүү гэдэг бүх ингээд нүдний харагдахаар газар ингээд бүгдийг байрлуулаад тавьсан байх хэвээр. За тэгээ нөгөө нэг агуулгад тавигддаг юу гэдэг чинь нөгөө онцгой нөхцөл үүдэг чинь хэрвээ тэнд дотор байгаа бүх бодисыг болгоныг ингээд доороо юмутай байх хэвээр юм. Суурьтай байх хэвээр. Тэр суурь нь одоо тэнд байгаа бодисын алдагдаа гэхэд 20 одоо хувиас их хэмжээт одоо чинь 50 тонны агуулга байлаа гэхэд тэрнээс 20 одоо 50-20 хувиар илүү байх хэмжээний юм суурь бодис. Тэр нөгөө алдагдаж асархаас сэргийлнэ энтергээд иймэрхүү нөгөө онцгой нөхцлүүд энэ байдаг. Энэ дотор яг юм химийн бодисын юутай яадаг хүн бас байхгүй юм шиг байна. Тэ ер нь бол за ийм нөхцөл шаардлагууд байдаг. За анхаарал хандуулсанд баярлалаа. За амар удаан нушуу ярьчихв. Яг нөгөө нэг юм хууль эрх зүйг гэтээ заавал дагаж мөрдөх заалтууд байдаг учраас жоохон тийм уйтгартай болсон баха. Яг сэтгүүлтэй холбоотой процесс асуулт байна. Захиалгын чанас сэтгүүл рүү за дараагийн сайт бэлтгэл байгууллагын зарж чанас төлөвлөж нөгөө мөртүүлсэн байна шүү дээ. Сэтгүүлгүй хүмүүс бол зөвхөн дүү байгаа юм шиг байна. Ард ч мөртүүлээд хүмүүс тэрийг бас харж байна. Мөртөө бас юм. Мунти. Тайнти. Бинж. За дараагийн хичээл. За энэ болохоор химийн бодисын менежментийг хэрхэн сайжруулах вэ? Ямар арга хэмжээ авах вэ? Яавал энэ тэмдэглэлгүй ажиллах вэ гэдэг чиглэлийн мэдлэг мэдээлэл олгохоор энэ слайдыг бэлдсэн байгаа. За тэгээ ерөнхийдөө болохоор яг химийн бодисын зохистой менежмент гэж юу юм? Энийг сайжруулахын тулд ямар арга хэрэглэх вэ? Ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх вэ гэдэг чиглэлээр энэ хоёр агуулгын хүрээнд явагдана. За бид бүгдээрээ мэдж байгаа. Бид нар өдөр тутамдаа химийн бодистой ажиллаж байдаг. Химийн бодисын оролцоогүй юм гэж байхгүй. Одоо бидний өдөр тутмын амьдралд одоо ч гэсэн бид нар ингээл бас нөгөө яг юм химийн юунаас гаргаж авсан хувцас өмсдөг ч юм уу те одоо цай ууж яах гэдэг чинь бас нөгөө химийн бодис гэсэн үг шүү дээ. Тэгэхээр
энэ бүхэн чинь өдөр тутам ингээл бидний амьдралд эргэлдэж идэг гэсэн. Тэгээ бид нар энэ химийн бодисонд хортой болон аюултай бодисонд яаж өртдөг вэ гэхээр нэгдүгээр амьсгалын замаар за арьс олд нүдээр хүрэлцэхтэй. За тэгээд нөгөө хоол хүнсээр дамжаад амаараа дөрөвдөх нь болохоор нөгөө хурц үзүүртэй зүйлд хадгалагдах байдлаар ингээд дөрвөн юугаар арга замаар химийн бодисонд ингээд өртөх боломжтой өртөж идэх гэж юу өртөх юм боломжтой байдаг. Тэгэхээр энэ бодисыг одоо химийн бодисыг яагаад хортой аюултай гэдэг юм бэ гэхээр ямар одоо юунаас нь болоод ингээ хортой аюултай гэж ингэж ангилаад байгаа юм бэ гэхээр тэр тухайн яг химийн бодисын бүтэц тэгээ хүний биед нэвчсэн хэмжээ за тэгээ тэрийг нөгөө хүний биеийн эсвгүүцэх тэр чадвараас хамаарат энэ химийн бодисыг хортой болгож идэг гэсэн үг. Одоо бид нар ингээл ханиад хүрсэн ч гэсэндээ зарим хүн хөнгөн хүрээл зарим хүн амар хүнд хүрдэг шүү дээ. Тэгэхээр тухайн хүний бие организм дотор энэ бүх гаднаас орж ирж байгаа энэ бүх юг эсвгүүцэх юм юу байдаг дархлааны систем байдаг гэсэн үг. Тэгэхээр тэр дархлааны систем харилцан адилгүй тэн дотор ажиллаж байгаа механизм харилцан адилгүй байдаг учраас энэ хүчин зүйлсүүд энэ бүх зүйлээс шалтгаалдаг. За ингээд энэ болохоор нөгөө хортой шинж чанартай болгож байгаа хүчин зүйл нь гэсэн. За тэгвэл аюултай болгож байгаа хүчин зүйл нь болохоор одоо яг тэр хор хөнөөллийг учруулахад хэдий хэмжээний бодис шаардлагатай юм. За тэгээд яг ямар замаар нэвтэрсэн амаар юм уу амьсгалаар юм уу арьсаар хөдөлсөн юм уу эсвэл одоо зүүн татгагдаад эсвэл хорц үзүүртэй юм татгагдаад энэ юг бодиснд өртсөн юм уу. За тэгээд хэдий хэмжээний бодис нэвтэрсэн бэ гэх тэр тун тий. За тэгээд хэр хугацаанд энэ бодисны юунд нөлөөлөлд өртсөн юм бэ гэдэг хугацаа. За тэгээд яг хүний биед үзүүлэх нөлөө буюу энэ хүний мэдрэх чадвараас хамаарат энэ хүчин зүйл нь болохоор энэ химийн бодисуудыг хортой буюу аюултай гэсэн ангилалд аваачаад идэг гэсэн. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хүний биед сөрөг нөлөө хүний бие болон байгаль орчин те мал амьтанд сөрөг нөлөө үзүүлж байгаа нь батлагдсан учраас эдгээрийг химийн хортой болон аюултай бодис гэж нэрлэдэг байна. За тэгэхээр энд нөгөө хүний бие организм дотор энэ химийн бодисууд одоо нэвтэрч ороод хормилол үүсгэхээр ямар үр дагаварт хүргэж болдог вэ гэдгийг энэ юугаар харуулсан байна. За тэгэхээр энэ химийн бодисын одоо нөлөөнд өртөхгүй эд эрхтэн гэж одоо ерөөсөө байхгүй. За тэгэхээр одоо пестицид, мөнгө ус, хар тугалаг одоо нүүрс зүйчийн дутуу өсөлтөнд болохоор тархи мэдрэлийн системийг гэмтээдэг. За яг одоо яг энэс болоод яг тэр бодисоос болоод ингэ хор тавдар үүслэ гэдэг юунуудыг бол одоо яг шинжилгээ ухааны юугаар бүрэн дүүрэн ингэж баталж гаргаагүй байна. Гэхдээ зарим төрлийн бодисууд энд нөлөөлдөг нь үнэн юм а гэдэг юм судалгааны ажилд бол хийгдээд ингэ үр дүнгууд нь гарсан юмнуудаар бол анхааруулах юмнууд бол явж идэг гэсэн. За тэгээд одоо хүчлийн уур, манан, гагнуурын хий эсвэл дижил түлшний хий нүд амар хоолой өрөвсөл өдөөж идэг. За энэ даамжраад их удаан түлэгдээд ингээд ягаад тэгэхээр өрөвсөл мэн даамжраад одоо хавдар үүсгэх юм их үүсвэр болж идэг. За нөгөө уушиг бол одоо нөгөө амьсгалаар дамжиж бид нэр химийн бодисны өртөлтөд өртдөг учраас уушиг гэмтэн. За энэ мөн одоо харшилтай тий өрөвслийн гаралтай харшил за астма гэдэг харшлын гаралтай астмаг ингээ байнгын ханиалгаад ямар нэгэн байдлаар жоохон сэдрэхэд л ингээл ханиалгаад ингээд явж идэг юм буурс олон бактерианууд байна. За тэгээд энэ винил холорид амьсгалсан нөлөөнд өртсөн тохиолдолд бол илэг гэмтэн. За мөн энэ бүх төрлийн одоо зарим төрлийн Аза бодисод тасны хор тавдар үүсгэдэг болох нь одоо нэгэн тогтоогдчихсон. За тэгээ мөн энэ гарт хүрэлцгээс хамаарат энэ арьс салстын өвчнүүд байна тий. За тэгээд энэ одоо нөгөө бензин болохоор цус багтал цусны хор тавдарт үүсгэдэг болох нь аль хэдийн ингэ тогтоогдчихсон. Учраас энэ химийн хортой болон аюултай бодисоос хүн байгаль орчныг хамгаалах юм зайлшгүй шаардлагатай болоод байгаа гэсэн үг. Аль болохоор энэ өртөлтийг багасгах, яавал энэ өртөхгүй байх ёстой вэ гэдгийг хайж болох арга зам нь болохоор энэ химийн бодисын менежмент байгаа. Энэ химийн бодисын менежмент гэж яг юу гэхэд байгаа гэхээр хортой болон аюултай шин чанартай химийн бодисоос одоо бэлтгэж явах хурцнуудаа ингээд шкаф руугаа бий. Өртгөөс өөрчлөлт сэргийлэх чи өчигдөр хийж хэрэгтэй байсан шүү. Тохиолдолд тэр өртөлтийн хэмжээг багасгах энэ арга хэмжээг л химийн бодисын менежмент гэж нэрлэдэг байна. За энэ химийн бодис нь болохоор
Энийхээ аав нэгт хоёр төлөвтэй байгаа хөвчмөр чинь байна. Гараа гооч гэдэг. Энэ дөрвөн төрөлтэй байхдаа энэ дээш нь болгосон уу чи? Дээш нь өөр шууд манай байгаа байгаа хүний бид хамгийн олчруулдаг. Хамгийн амар дээш нь олгоод нэвчиж үзүүлдэг гэсэн. За энэ химийн бодисын менежментийг хэрэгжүүлснээр ямар одоо ач холбогдолтой вэ гэхээр одоо жишээ нь химийн бодистай ашиглаад үйлдвэрлэл явуулдаг албан газар байлаа гэж бодоход бүтээгдэхүүний чанар сайжирна гэсэн. Яагаад гэх юм бол эсрэг багсгаж байгаа гэсэн үг шүү дээ. Байж гарчуулах эсрэг одоо багсгах чаддгүй маа гэхэд багсгаж чаддгүй маа гэхэд хэмжээнд үлдэх ёстой гэдэг байгаа шүү дээ. Бүтээгдэхүүний чанар сайжирд ирэнгүүт энд ажлын байрны өртөл байхгүй бол ажлын бүтээмж дээшлээд ирдэг. Тэрний холбоотойгоор хүний нөөц татварчаад ирнэ. Ямар хаатай ажлын байгаад шүү дээ. Ажиллаж болно. Эдгээр нэгэнтээ ингээд бүтээмжтэй бүтээгдэхүүний чанар сайжрах доктортой байх юм бол тэр үйлдвэрлэлийн байгууллагын нэг өсөж явах гэсэн. Ягаад гэх юм бол тэр үйлдвэрлэл тасралтгүй явагдаж байгаа гэсэн үг шүү дээ. За энэтэй холбоотойгоор мэдээж одоо найдвартай түншийн харилцаа бол сайжирна. Бизнес үйл ажиллагаа сайжирна. Ингэснээр үр ашигны болонгот энэ тухайн байгууллагад ажиллах нь одоо хүмүүсийн сонирхол сайжраад ингээд энэ үйл ажиллагаа тогтмол явагдаад ингээд сайжраад үр ашигтай болоод ажилчлал нь бас эннийхээ нөлөөг үзээд байна гэсэн үг. Тэгэхээр ийм юутай ач холбогдолтой. Тэгэхээр энэ заавал химийн бодисын менежментийг ямар ч газар нэг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн үг. За тэгээд энэ химийн бодисын менежментийг болохоор ийм олон улсын байгууллагаас гаргасан судалгаагаар ийм дөрвөн үе шаттай хэрэгждэг. За хамгийн эхлээд энд болохоор нөгөө нэг эхний үе шат нь болохоор аюулаа тодорхойлно те. Түр эрсдлийн талаар Баярмаа доктор ярьсан баг хэвээр. За тэгээд аюулаа тодорхойлох юм бол ямар эрсдэл гарч болох вэ гэдэг эрсдлээ үнэлнэ. За нэгэнтээ эрсдлээ мэдж байгаа юм чинь тэрийг яаж байхгүй болох вэ гэдэг хяналтын арга хэмжээгээ боловсруулцдаг. За тэгэн гутаа хамгийн эцсийн үе шат нь болохоор нэгэн одоо бүх юугаа мэдчихлээ шүү дээ. Хаана эрсдэл гарч болж байгаа нь тэр одоо аюултай эмзэг цэгийг мэдчихсэн учраас хяналт шалгалтаа тогтмол хийгээд авах юм бол тэрнээс гарах үр нөлөө нь ашигтай байна л гэсэн. Ерөнхийдөө ийм дөрвөн үе шаттайгаар химийн бодисын менежментийг хэрэгжүүлдэг. За нэгдүгээр үе шат нь болохоор тооцоолох гэсэн шүү дээ. Тэгэхээр яг тухайн байгууллага аж ахуйн нэгж дээр байгаа бодисынхаа жагсаалтыг гаргана. Хэдэн нэр төрлийн бодис байгаа юм. Ямар хэмжээтэй байгаа юм гэдэг энэ тооллогоо хийнэ гэсэн үг. За тэгээд дараа нь гаргаж авсан бодисынхаа жагсаалтан дээрээ үндэслээд мэдээлэл боловсруулна. За энэ нь болохоор хэр хэмжээтэй ашигладгийг, хэр давтамжтай ашигладгийг. Тэгээд тэр юунда одоо бодисын нөлөөлөл хэрвээ хортой аюултай, онцгой аюултай байх юм бол тэр нөлөөлөлд өртөж болох өртөлтийн хэн өртөж болохын гэдэг энэ өртөлтийнхаа тооцооллуудыг бүгдийг гаргachна гэсэн. За тэгээд дараа нь тэр химийн бодисын шошгололт тэмдэглэгээ нөгөө түрүүнээс хойш яриад байгаа шүү дээ. Бүрэн бүтэн тэмдэглэгээтэй байх хэвээр ханаас нь чарсан энэ ийм төрлийн бодис байна гэдэг ингэх хэвээр гэдэг юм юутай болно, ойлголттой болно гэдэг байгаа. Тэр бүх юу тэмдэглэгээнүүд нь байна уу байхгүй байгаа бол ямар хил дээр байгалийн шаардлага хангаж байна уу хангахгүй байна уу гэдэг юу ч гараад ирнэ гэсэн тооллогоор. За тэгээд дараад энэ бүх бодисоо нөгөө хор аюулынхын зэрэгээр нь ангилчихна. Ямар төрлийн хортой бодистай хэд байгаа, аюултай бодисд хэд байгаа юм, онцгой аюултай нь хэдий нөгөө мутаген үүсгдэг, хүний үр удамд нөлөөлдөг тийм онцгой бодис байна уу, олон удаагийн давтамжт үйлдэлээр хор хөнөөл үзүүлж чадах нь уу, нэг удаагийн давтамжт үйлдэлээр үзүүлэх нь эсвэл хор хөнөөл нь аюулын зэрэг нь бага уу гэдэг энэ бүх тооцоолуудаа хийж гэнэ гэсэн үг. За тэгээд тэгэн гут ингээ бодисынхаа тооцоолыг хийгээд ирэнгуут нь одоо тэр нөгөө химийн бодисын аюулгүй байдлыг хангах бодлого арга хэмжээгээ боловсруулж хэрэгжүүлэх юм боломжтой болоод ирж байгаа гэсэн үг. За энд болохоор жишээ болгоод юу оруулчихсан байна. Одоо манай лабораторид хэрэглэгддэг бодис гэсэн үг. Тэгэхээр энд болохоор бодисын нэр нь байна. За тэгээд нөгөө томьёон байна, касын дугаар нь байна. Одоо энэ нөгөө энэ дээр нь нэмээд
заавал нөгөө нэг химийн бодисыг ашиглах хадгалах зөвшөөрөл авахдаа энэ бүх бодисын нөгөө нэг юунд байх хэвээр нөгөө англи монгол нэр худалдааны нэршил мэршлэн төр бүгд байх хэвээр гэдэг шаардлага тавигддаг. Тэгэхээр тэр нэрсүүд бас энэ дээр байж болно гэсэн. За тэгэн гутаа ямар шат дамжлагад хэрэгэлдэг гэхээр энэ одоо нөгөө нэг лабораторийн түвшинд байгаа жишээ болохоор флавоноид нэгдэл тодорхойлоход энэ хөнгөн цагааны хлоридыг ашигладаг юм байна гэсэн. Одоо цэх үйлдвэрийн байгууллагын үед бол одоо угаах, тунцжуулах, баяжуулах одоо юу ч гэдэг нь те тэр бүх шатанда ямар шат дамжлагад хэрэгэлдэг гэдгийг заач нэгсэн. Тэгээд хаана хадгалагддаг вэ? Түрүүн би хэлсэнтэй нэг онцгой идэхгүй бодисуудыг бол нөгөө ердийн нөхцөлд шкафанд ингээд хадгалж болно гэсэн. Энэ болохоор манай бодисын шүүгээр байд хадгалагдж нэг дугаартай бодисын шүүгэнд ажил. Тэгээ нөгөө нэг хадгалтын гормоо бас хадгална гэсэн үг. Хамт ашиглаж хадгалж болохгүй бодисуудыг тусна. Нөхцөл заагаагүй хамт хадгалж болох бодисуудыг хамтд нь хадгалдаг гэсэн үг. Тэгэхээр бодисын шүүгээ нэгт байна 0.5 кг-тай байна. Тэгээд хэр хэрэглэгддэг байнга хэрэглэгддэг. Бараг өдөр тутамдаа л энийг хэрэглэж идэг гэсэн. За нөгөө нэг хор аюулын лавлах мэдээлэлээс авсан чинь энэ яг нь вэхээр арьс өрөв сүлэгч нэг бие зэрэглэлийн бодис байна гэсэн. За тэгээд тэр цаана нөгөө хаалан байгаа хэсэг гэдэг. Энэ дэр яхаар хасах тэмдэг вэ? Тэгэхээр энэ бодисын хаалан байхгүй байна гэсэн. Тэгэхээр энэ бодисынхаа хаалмыг интернетээс татаад авна. Эсвэл энийг худалдаж авсан газараасаа хаалмаа нэхнэ. Одоо бүх химийн бодис худалдаг байгууллага аж ахуйн нэгжүүд энэ бодисондоо заавал энэ хаалмыг дагалдуулж өгч байгаа. Энийг нөгөө хуулиар байх ёстой гэж шаардлага тавиад өгсөн учраас энийг нэхэд авна гэсэн. За хэрвээ байхгүй байх юм бол энэ интернетээс яг нөгөө бодисынхаа хаяг шошгоноос харж байгаа үйлдвэрлэгчийг харж байгаа үйлдвэрлэгчийн сайтнаас нэг татаад авах юм бүрэн боломжтой. За нэг иймэрхүү хэмжээний жагсаалтууд гаргачихна. За тэгээд нөгөө бодисуудаа аюулын зэргээр нь ангилна гэсэн шүү дээ. Одоо ингээд нөгөө нэг сав багла боодол дээр ийм тэмдэглэгээр нь байгаа энэ нөхцөлд энэ бодисыг ангилах айгүй амархан. Айгүй амархан. Тэгээд яг энэ тэмдэглэгийг нь хараад нөгөө хаалмтайгаа харьцуулж байгаа энэ бодисуудаа хор аюулын зэргээр нь шатамхай, эсэлдүүлэгч, өрөвсөл үүсгэгч юу гэдэг юм одоо тэр бүх төрлөөр нь ингээд эднэрийг бүгдийг нь яачна гэсэн. Ангилчихна гэсэн. Тэгээд зарим хүмүүс ингээд бодоод идэгий химийн бодис хортой гэх юм бол нэг л төрлийн хортой байх хэрэгтэй. Заавал нэг байх албагүй хид хідэн төрлийн хортой бодистой аюул учруулах эрсдэлтэй байж болно. За тэгээд хор аюулын зэргээр ангилчаар энэ нөгөө нэг юуны хаалм дээр байгаа нөгөө юу нэ хор аюулын зэрэг хэрвээ байхгүй бол одоо энийг ашиглаад за ийм ангиллын бодис байх нэ гэд. За тэгээд тэр цаана нь болохоор нөгөө аюултай эсвэл анхааруулах юмнууд гээд байгаа тийм нөхцлүүд байдаг тийм. За тэгэн гутаа тэр нь H272 гээд хэрвээ эсэлдүүлэгч гал гарах боломжтой гэдэг ч юм уу. Ингээд нөгөө нэг аюулын зэрэг юмнууд бүгдээрээ байгаа анхааруулах тохиолын өгнүүд нь байгаа. Тэгэхээр энийг нөгөө нэг хаана яаж ашиглах вэ, хаана яаж хадгалах вэ гэдэг энэ бүх нөхцлүүд энэчнээс харчиж болно гэсэн үг. Зэгтэй бодлож хийчихээ. За тэгээд нөгөө ажлын байранд энэ нөгөө нэг бодисоо химийн бодисоо чагсаалтыг гаргана гэхээр яг зөвхөн бэлэн байгаа энэ бодис юмнууд чинь орохгүй. Тэс одоо оруулцдаг хүмүүс. Тэгтэл тэр нь яадаг вэ гэхээр нөгөө нэг яг үйл ажиллагааны явцад үүсэж байгаа энэ нөгөө нэг энэ уур хий манан те эдгээр ерөөсө тооцдоггүй. Тэгэхээр ингээ байнгын гагнуур хийдэг газар бол одоо энэ гагнуурын хий бол хэмжээтэй үүсэж гэнэ гэсэн үг шүү. Тэгэхээр тэр чинь тэн дотор байгаа нөгөө эрсдэлтэй нөхцөл чинь мөн. Тэгэхээр тэрийг бас нэг оруулна гэсэн үг. Өдөр төдий хэмжээний одоо хичнээн электрод ашиглаад ямар хэмжээний гагнуур хийхэд хэдий хэмжээний энэ хий үүсэх вэ энэ гэдгээ бүгдийг ингээ нөгөө тооцоолж яана гэсэн гаргана гэсэн. За тэгээд энэ ургамал хамгааллын пестицид ингээд ашиглаж хэрэгжилж байгаа юм байгууллага байхад одоо энийг зэзэж байгаа цацх үед энэс гарч байгаа энэ уур манан хийг одоо энэ өсвөрлтийн салхины чиглэлээс хамаарад энэ чинь нөгөө нэг дэгдэж тархдаг шүү дээ. Тэгээд тэр мэрийг бүгдийг ингээд ерөөсө тооцохгүй ингээд тайждаг. Яг бэлэн байгаа юм л энэ гэд ингээд байдаг байхгүй юу? Тэгэхээр тэр биш энэ нөхцөлд байгаа бүх байж болох бүх эрсдлийг одоо гурилын үйлдвэр байлаа ихтэл гурилыг савлах үед гарч байгаа нөгөө тоосон цуруу чинь бүгд орно гэсэн үг. За тэр үеийг л цэвэрлэгээний материал бүгд нөгөө химийн бодис учраас энд байгаа бүх бодисыг хамруулна гэсэн. За тэгэн гутаа ингээд нөгөө нэг аюултай ортоогоор нь ангилчихна. Тэ? Аюултаад нь тэсрэмтгий шатамхай араас болоод эсэлдүүлэгч хий, даралт савлсан хий, шатамхай шингэн, шатамхай хатуу бодис. За тэгэл уралд өөрөө ордог бодис, пирофор шингэн. За тэгэл устай харилцан үйлчлэгтэй шатамхай хий ялгаруулдаг бодис гэдэг ингээд бүх төрлийн бодис ингээд аюултай ортоогоор нь бүгдийг ингээд хоёулын
ангилчин гэсэн. За тэгээд нөгөө ангилаад гараад ирэхээр нэг ийм хүснэгттэй болно. Одоо нэг бүх юмны байгаа бүх бодисын чинь юмнууд гэсэн үг. Тэгээд нөгөө хаалга нэрээсээ аюулын ангилбаа зэрэглэл аюултай тэмдэглэгээний кодоо харчна. Анхааруулах тэмдэг дохио үгээ харчна. Тэгээд аюулынхаа тэмдэглэгээний кодоо бүгдийг харчна гэсэн үг. Тэгэхээр энэ яг байгаа бодисуудынхаа талаарх бүх төрлийн мэдээллийг авчна гэсэн үг. За энэ болохоор 2010 хэдэн онд үлээдээ нөгөө Монгол улс даяар нөгөө химийн бодисын тоолго явагдсан шүү дээ. Тэрний дараа манай хүрээлэн химийн бодисаа тоолж үтсэн байхгүй. Тэгээ энд одоо хэрэгэлдэггүй гээд 31.7% гээд байгааз. Манай тэгэхээр энэ болохоор нөгөө яадгүй гэхээр одоо нөгөө химийн хортой олон аюултай бодис ч нөгөө устгах ландфил байхгүй, хаана яаж устгах нь одоогоор байхгүй учраас манайх энийг өөр төр нөгөө ингээд хадгалаад идэг гэсэн үг. Тэгэхээр энэ тоо 31.7% байгаа. За тэгээд нэг байнга хэрэглэгдэх нэг 20.5%, хаяа хэрэглэдэг гэдэг нь одоо өдөр тутмын шаардлагатай үйл ажиллагаанд хэрэглэгдээд байдаг бүү гэсэн. Одоо нэг онцгой тохиолдолд нэг тухайн химийн бодис нэгдлийн шинж чанарыг тодорхойлох ч юм уу тиймэрхүү тохиолдолд хэрэглэгддэг юм бодисууд гэсэн. За тэгээд одоо зарим химийн бодисууд маань нөгөө Оросын холбооны улсаас худалдаж авсан бодисууд тэгээд яг Оросын холбооны улсад тухайн үедээ нийлүүлж исэн юмнууд нь болохоор яг одоо хаяг шошгон дээрээ энэ нэг аюулын тэмдэг тэмдэглэгээнүүд нь байдаггүй байсан байхгүй юу. Тэгэхээр бид нэр энэ бүгдийг ингэж яагаад тоолгоод үр дүнгээ гаргаад тэгээд тэр одоо байхгүй тэмдэг тэмдэглэгээ байхгүй юмнуудаа бүгдийг ингэж хаяг шошгын шинээр хийгээд дээрэс нь аюулын тэмдэг тэмдэглэгээнүүд нь бүгдийг яасан гэсэн тавьсан гэсэн. Ийм байдлаар ингээд нөгөө бодисоо инфляц эхэлчихдэг. Одоо манай хүрээлэн сая нөгөө шинэ байртай болоод үртгэл дүгээ нүүсэн. Тэгэхээр одоо дахиад энэ химийн бодисынхаа тоолгыг дахиж хийгээд энэ дүнгуудээ бас зэгцэлнэ. Тэгээ сүүлийн үед бол ерөнхийдөө ийм одоо хаяг шушгахгүй ч юм уу хаанаас авсан тодорхойгүй шил савн ийм бодисууд ер нь яахгүй байхгүй болсон. За ингээд химийн бодисоо бүх бодисоо тоолчлоо. Хор аюулаар нь ангилжлаа, шин чанараар нь ангилжлаа. За тэгэн гутаа 20 дугаар үе шат буюу одоо эдгээр химийн бодисыг ашиглах үед гарч болох эрсдлээ тодорхойлоод ажлын байрны бодисгүй нөлөөлөлөө тодорхойлно. Нөгөө хортой аюултай юм чинь уурших уу те яах уу гэдэг юугаа тодорхойлно. Эрсдлээ тодорхойлно. За тэгээд энийг эрсдлээ тодорхойлохын тулд яах ёстой вэ гэхээр энэ өртөх магадлал нь хэр байна гэдгийг тооцоолно тий. Одоо улаан нь болохоор өртөх магадлал ихтэй гэсэн үг. За энэ яаж тооцоологддог вэ гэхээр яг тэр тухайн химийн бодисыг хэдэн хүн ашигладаг вэ гэдгээс нэгдүгээр хамаарч байгаа. Цөөхөн хүн ашигладаг бол өртөх магадлал бага. Маш олон хүн ингээд замраагүй хэрэглээд байдаг бол тухайн химийн бодисд өртөх магадлал их болно гэсэн. За тэгээд ямар хугацаатай тэр бодистой ажилтгийг нэг ээлжийн турш ажилтдаг юм уу? 4 цагийн турш, 8 цагийн турш, эсвэл нэг цаг 30 минут ч юм уу. За одоо шинжилгээ хийж байгаа лаборатори ажлуудын хувьд бол нэг богинохон хугацаанд ч юм уу те. Ийм байх хэвээр. Тэгээд нөгөө хэр давтамжтай хэрэгжилж байна. За тэгээд яаж хэрэгэлдэг вэ? Одоо зүгээр ингээд нөгөө юулээд ч юм уу, савлаад ч юм уу, эсвэл байх юм бол нэг өөр. За тэрийг нөгөө шүрших байдлаар түрүүн би хэлсэнтэй хий байдалтай байгаа нь хүнийг одоо хүний бид аягүй амархан нэвчиж үзүүл хор хүмүүл нь аягүй их байдаг гэдэг. Хэрвээ тийм шүршиж хэрэгэлдэг бол нөлөөлөлт өртөх эрсдэл нь их байна. За тэгээд дараа энэ химийн бодисыг хэрхэн яаж ашигладаг вэ? Ямар ажилтан ямар замаар энэ эрсдэлд өртөх боломжтой вэ гэх нөгөө амьсгал, арьс салст, хүрэлцэх тэгээд нөгөө хурц үзүүлэлттэй юм хатгах яг юунд нь хамаарах боломжтой байна гэдэг нөлөөллөө тооцоолно. За гэхдээ энд нь болохоор яг тухайн бодисынхаа нөгөө физик химийн шинж чанараас хамаарна. Өөрөө тэр бодис нь хор аюулын зэрэг багтаа байх юм бол өртөх магадлал бага байна. Хор аюулын зэрэг өндөртэй байх юм бол өртөх магадлал ихтэй гэдэг ч юм уу тий. За тэгээ ямар хэмжээгээр хэрэгэлдэг. Тэгээд энэ нөлөөлөлт өртөх боломжтой бусад хүмүүсээ бас тооцно. Тэгэхээр энэ зөвхөн одоо нөгөө нэг онцгой аюултай химийн бодис байгаад сургалтанд хамрагдсан тэр талаар өөрийгөө одоо нөгөө эрсдлээс хамгаалах ийм мэдлэг мэдээлэлтэй болчихсон хамгаалтын хэрэгсэл хэрэгэлдэг ажилтан бол энэ өртөх магадлал бага байна. Бүх ажилтан ашиглаад ингээл байдаг бол тэнд өртөх эрсдэл нь
их байна гэсэн үг. За тэгээд эрсдлээ тооцоод аюулынхаа талаарх мэдээлэлээ үнэлнэ. За тэгээд энээс энэ аюулын зэрэглэлээс хамаарат хүний эрүүл мэнд болон байгаль орчин ямар аюулд өртөх магадaltaй болохыг тодорхойлно. За энэ эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэл нь их бага гэсэн хоёр юугаар ангилд байна. За энэ хэрвээ химийн бодисын нөлөөлөлд өртөх боломжтой. За тэгээ энэ яадаг вэ гэхээр нөгөө химийн бодисыг байнга хэрэглэдэг эсвэл их хэмжээний бодистой ажиллах үед одоо химийн бодис уур аль сас амьсгалын замаар дамжиж өртөх боломжтой ийм байх юм бол хүний эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэл нь их байна л гэсэн үг. Багахан хэмжээгээр хэрэглэдэг тэгээ тогтмол хэрэглэдэггүй. За тэгээ нөгөө заавал нэг юм хүрэлцэхгүйгээр тэгээ тухайн бодистой хүрэлцэхгүйгээр одоо ингээд нөгөө битэмжүүлсэн системээр ашиглаад хэрэглэдэг болох юм бол хүний эрүүл мэндэд нөлөөлөх эрсдэл нь бага байна гэсэн. За ингээд эрсдэл үүсэх боломжоо тодорхойлно. За тэгээд эрсдэл үүсэх боломжоо тодорхойлсны дараа аюулын зэрэг аюулд нь хэр ноцтой вэ гэдгээ мөн их дунд бага гэсэн юм 3 категориор аюулаа тодорхойлно. За нэг маш бага гэдэг нь болохоор төр зүрийн дахин сэргээгддэг үхэлд хүрэхгүй ийм аюулыг бол яах нь бага хэмжээний аюул гэж үзэн. За энэ нь болохоор нүд болон арьс салс цочроод нэг улаагаа захтнах ч юм уу те нэг 3 хоногийн дараа 1 хоногийн дараа энэ улаалт найралждаг энэ хэмжээний аюулыг бол энэ маш бага гэнэ. За тэгээ нөгөө нөхөж болохгүй ийм ноцтой аюулыг бол их байна гэж үзнэ. Одоо физикийн аюулууд одоо тесрэх дэлбэрэлт галт өртөх гэх мэт энэ аюулууд бол их аюултай байна гэсэн. За ингээд юугаа тодорхойлчихсан аюулын эрсдлийн төвшинг аюулын зэрэгээ тодорхойлсон. Одоо эрсдлийнхаа төвшинг мөн их дунд бага гэсэн 3 юм категориор эрсдлийнхаа төвшинг тодорхойлно. За тэгээд одоо аюулын зэрэглэл ихтэй бодис ашиглан үйл ажиллагаа явуулдаг бол эрсдэл үүсэх магадлал их бага байхаас үл хамааран эрсдэл ихтэй тооцно. Яг гэвэл тэр бодис чинь нөгөө тухайн бодисын үзүүлэх нөлөөлөл нь өөрөө өндөр учраас энэ хэдийн хэмжээтэй их хэрэгжилж гэнэ үү бага хэрэгжилж гэнэ үү гэдгээс үл хамааран эрсдлийн түвшин өндөр байна. За тэгээд эрсдлийн түвшингөө их бага дунд гэд тодорхойлцоход энийг бууруулахын тулд юу хийх ёстой вэ гэдгээ гаргаж ирнэ гэсэн. За хэрвээ эрсдлийн түвшин ч өндөр байх юм бол эрсдлийн үнэлгээ хийлгэнэ. Эсвэл шинжээчээс зөвлөгөө авах. За тэгээд технологийн явцад ашигладаг химийн бодисын аюулын зэрэглэл багтаа бодисоор солих. Эсвэл ил задгаа хэрэглэдэг байсан бол битүүмжилсэн одоо битүүмжтэй юм шугамар хэрэглэдэг болох ч юм уу тий. Тэр энэ эрсдлийг буулгах талаар юу хийх ёстой вэ гэдгийг төлөвлөгөөг боловсруулж ирдэг. Хэрвээ бага гэж тодорхойлох юм бол одоо хяналтын арга хэмжээ аваад тэрийг аль болохоор одоо бага төвшөнд нь байлгах үгүй болох арга хэмжээ авна л гэсэн үг. За тэгээд энэ нөгөө өртөлтөд хамаарч байгаа юг хийхдээ одоо бүх хүмүүсээ ингээд яхаар тухайн яг цех юунд ажилдаг яг ээлжинд ажилдаг ч юм уу те тэр хүмүүсээ тооцчихдаг. Тэгтэл тэн дотор өдөр тутмын үйл ажиллагаагаа гүйцэтгэж явж байгаа энэ үйлчлэгээний болон цэвэрлэгээний ажилтнуудыг бас оруулж тооцсон. Тэд нар ч гэсэн тэр өртөлтөнд өртөж байгаа гэсэн үг. Яг ингэж нөгөө гардаж хийхгүй байгаа ч гэсэн энэ юугаар тархаж байгаа уур манан те бодисын нөлөөгөөр энэ хүмүүс ч гэсэн өртөж байгаа. Бид нар ч гэсэн өөрснөө бас химийн бодис ашиглаад нөгөө цэвэрлэгээ ариутгал үйлчлэгээ хийж байгаа учраас энэ хүмүүсээ бас тооцдог. Тэгэхээр энэ альва байгууллага юугаа хийхээр энэ хүмүүс дандаа ингэж нөгөө үлдчихдэг. Одоо жишээ нь хор сармгжуулах юу өгдөг штэ сүү ч юм уу те үйлчлэгээний ажилтнуудыг үлдээгээд идэг. Тэгэхээр тэгж болохгүй гэсэн үг. Энэ тэр тухайн одоо юунд ажиллаж байгаа бүх хүмүүс энэ юунд ордог. За тэгээд эрсдлийг бид нар эрсдлээ тодорхойлчихсан. Тэгвэл одоо энэ эрсдлийнхаа үнэлгээндээ суурлаад хяналтын арга хэмжээгээ боловсруулах нь 3 дахь шатанда. За тэгэхээр энэ хяналтын арга хэмжээд ямар юу байдаг вэ гэхээр инженерийн хяналт тавина. За удирдлагын хяналт гэж байна. За тэгээд нөгөө тэнд ажиллаж байгаа ажилтнуудаа хувийн хамгаалах хэрэгслээр хангана. Аюулгүй ажиллагааны зааварчилгааг нягт мөрдөж ажиллах юм арга замууд ордог. За энэ болохоор нөгөө
хяналтын гурвалжаа. Тэгэхээр миний саяын хэлсэн үнүүдээс нөгөө хувийн хамгаалах хэрэгсэл одоо энэ үр дүн багтаагаасаа үр дүн өндөрлөгөө явж байгаа. Тэгэхээр хувийн хамгаалах хэрэгсэл болохоор бүр тийм найдвартай нөгөө нэг одоо хэмжээ байцсан менежментийг сайжруулах арга хэмжээ биш байх нь шүү дээ. Хамгийн бага нөлөөтэй. Тэр нь яг тухайн цаг мөчид тухайн юунаас хэсгэн зур хамгаална гэсэн үг шүү дээ. Хэсгэн зур хамгаална гэсэн үг. За тэгээд нөгөө удирдлагын хяналт тавиад ажилтнуудыг ажиллах арга барилыг нь өөрчлөөд одоо ажлын цагийг нь богиносгох ч юм уу те энэ арга хэмжээнүүд аваад ирэх юм бол энэ яг нөгөө үр дүн чинь бодиттой менежментийн хэрэгжил чинь бодиттой болж эхэлж байна гэсэн үг байхгүй юу. За тэгээ инженерийн хяналт гэдэг нь болохоор тэр одоо нөгөө хэсэгчилсэн агааржуулалтын хоолой ч юм уу эсвэл тусгаарлах чанаар нөгөө эрсдэл өндөртэй газараас эрсдэл багтаа хэсгийг тусгаарлах нөгөө аюулгүй бүсээ ингээд нөгөө хумина гэсэн үг. Тэгэхээр тэнд одоо өөр бусад хүмүүсийн өртөх боломжийг нь багасгаж ирж байгаа гэсэн. За тэгээд орлуулах энэ нь болохоор нөгөө одоо шаардлага хангахгүй байгаа тоног төхөөрөмж ямар нэгэн байдлаар энэ тэнд юм алдагдаад байгаа юм эсвэл заавал нэг одоо нэг үе шатын нэг гараар хийх болдог ч юм уу те тиймэрхүү техник технологийн өөрчлөлтөд оруулаад юу яах солих өөрчлөх замаар эрсдлийг бууруулах гэдэг энэ болохоор нэлээд үр дүнтэй арга хэмжээ. За тэгээд хамгийн үр дүнтэй арга хэмжээ нь болохоор тэр нэг аюултай байгаа хүчин зүйлийг нь устгах. Энэ нэг хамгийн ихний одоо хамгийн үр дүнтэй арга хэмжээг болохоор нэг шууд ингээд яачиж болдгоо. Шууд ингээд хэрэгжүүлчих болдгоо арга хэмжээ. Энэ яагаад гэвэл эхлээд нөгөө одоо өртөг зардал айгүй ихтэй. Тэгэхээр хэрвээ энийг одоо орлуулад те өөр тоног төхөөрөмжөөр орлуулад ч юм уу эсвэл хор багтаа бодисоор нөгөө бодисоо солиод ингээд ирэхээр үр дүн гарахаар байх юм бол заавал тэр нөгөө нэг устгах ялгах гэдэг шат руу орох шаардлагагүйгээр шат дамжаад ингээд явдаг. Эсвэл инженерийн хяналтын шатанда нөгөө агааржуулалтын хоолойгоо бүх тэр нөгөө нэг аюулаас нь ингээд тусгаарлах юм боломжтой юм арга хэмжээнүүдийг аваад хэрэгжүүлчих юм бол энэ бас үр дүнтэй яваад орно гэсэн. За энэ болохоор нөгөө нэг саяын инженерийн хяналтын систем, удирдлагын хяналтын систем, хувийн хамгаалах хэрэгсэл нь яг ямар байдлаар хэрэгжиж болох вэ гэдэг. Яг хувийн хамгаалах хэрэгсэл бол угаасаа ойлгомжтой тийм хотын нөхцөлд ажиллаж байгаа бүх хүмүүс хувийн хамгаалах хэрэгсэл хэрэглээд ингээд тухайн цаг мөчид тухайн юунд өртөг эрсдлийнхаа хэмжээг л багасгаж байгаа гэсэн. За удирдлагын хяналтын систем яагаад үр ашигтай системд ордог вэ гэхээр нөгөө байгууллагынхаа дотоод журмыг боловсруулад аюулгүй ажиллагааны дүрм журмаа боловсруулад ингээд ирэхээр тэр хортой хүнд нөхцөлд ажиллах ажилтнуудынхаа ажиллах хугацааг нь богиносгох ийм боломжийг гаргаад ирдэг гэсэн үг. Яагаад гэх юм бол хэрвээ тэнд нөгөө хүмүүс одоо өртөг эрсдэл ихтэй байх юм бол өдөрт одоо нэг 4 цаг ажилладаг байсан бол тэрийг 2 солиод 2 цагаар ч юм уу те 2 цагийн хугацаанд ажилладаг болох ч юм уу эсвэл цагийн хугацаанд хийх боломжтой тийм тоног төхөөрөмжөөр нөгөө юунуудаа сольчих юм бол энэ юуны үр дүн сайжраад ирнэ гэсэн. За тэгээд нөгөө нэг байнгын сургалт явуулж явах хэвээр. Тэгэхээр нөгөө нэг тоног төхөөрөмж хэрэглээ одоо химийн бодисын шин чанар чинь одоо өдөр тутам бараг минут секундтай уралдаал ингээл өөрчлөлтөө шинжилгээдээ сайжраад байгаа учраас тэр чиглэлийн сургалт юмнуудыг ажилтнуудаа нэг байнга явуулж явах юм бол энэ алдаа эндэгдэл гарах, осод эндэгдэл гарах нөгөө аюулгүй ажиллагааны зааварчилгаа чинь бүрдээд явчих юм бол энэ юу осод эндэгдэл чинь багасаад ирнэ гэсэн. Тэгэхээр эндээ болох удирдлага нөгөө байнгын хяналт тавиад тогтмол сургалт юугаа явуулаад энэ ажлынуудынхаа цагийг яаж богиносгож болох уу, энэ нөхцөлийг нь яаж сайжруулах уу гэдэг арга хэмжээ аваад эхлэх юм бол энэ удирдлагын хяналтын систем үр дүнтэй болоод ирнэ гэсэн. За инженерийн хяналтын систем гэхээр яг нөгөө нэг аюулыг бүрэн зайлуулах эсвэл тэрийг орлуулах гэдэг нөгөө нэг хор багтаа юмар орлуулах боломжийг бүрдүүлнэ. За битүүмжлэгдсэн орчин гэдэг нь түрүүн миний хэлсэн нөгөө нэг юм тусгаарлагдсан байх хэвээр тий аль болохоор нөгөө битүү системээр одоо тэр процессыг явагддаг тийм шийдлийг л олно гэсэн үг. Заавал тэнд ингээл ямар нэгэн байдлаар ингээд гараараа яаж оролцохгүй өртөх юуг нь багасгаад яг энэ автоматжуулсан юм системтэй ажилтдаг юм нөхцлөөр солих юм бол энэ хамгийн үр дүнтэй алхам болж байгаа. За тэгээд мэдээж нөгөө инженерийн хяналтын систем нөгөө тоног төхөөрөмж чинь бүрэн бүтэн байгаа хэсэг нь удаа маш чухал үүрэгтэй. За тэгээд дээрэс нь нөгөө нэг бодисын хадгалалт түрүүн агуулгын өндөр би агааржуулалтын систем бүрэн ажиллагаатай байна уу, байнгын ажиллаж байна уу, яг тохиромжтой цаг хугацаанд агаар сэлгэлт нь явагдаж байна уу юу. За тэгээд энэ тэндээ цоорсон байна уу гэдгийг нэг байнгын хянжаах ёстой.
За энэ хяналт бол энэ химийн бодис менежментийг сайжруулахад хамгийн чухал үүрэгтэй. За энийг сайн яажсан. За тэгээд энэ дээр нөгөө хамгийн гол нь агааржуулалтын систем айгүй сайн байх шаардлагатай бусад хүмүүсийг өртөг эрсдлээс хамгаалахын тулд тэгэхээр энд хэсэгчилсэн агааржуулалтын систем тавьж болно. Нэлээд хүчтэй гэсэн үг. Тухайн одоо жирийн одоо ингээд нийтийн агааржуулалтын систем нэг цагт хэчнээн метр куб метр агаар сэлгэдэг байх юм бол тэр осол эрсдэл өндөртэй хэсэгтээ тэр хүчин чадлыг нь илүү сайжруулад ингээд хэсэгчилсэн агааржуулалтын системийг тавиад энэ арга хэмжээг авч болно гэсэн үг. Ийм арга замаар юг өртөг эрсдлийг сайжруулах боломжтой. За энэ бол ерөнхийдөө нөгөө хэсэгчилсэн болон ерөнхий агааржуулалтын систем. За яг лаборатори юм шинжилгээний лаборатори юу нөхцөлд бол тийм хүүдийн малгайтай заавал байх шаардлагатай тухайн бодис нь одоо хичнээн ингээд нэг химийн хортой бодистой ажилтгууч гэсэн тэрийг ажиллаж явах явцад одоо нэг орчны агаар халаад тэн дотор байгаа бодис оруулж ууршаад те юу гарах осол гарах эрсдэл өндөртэй байдаг учраас магаалж үлдээвтэй багтаа. За тэрнээс гадна энэ нөгөө нэг цацраг идэх бодисуудыг ашиглаж одоо нөгөө нэг чип эдэр бүтээгдэхүүн тийм тоног төхөөрөмжтэй ажилладаг бол заалшгүй юм. Тусгай яг энэ хүүдийтэй заавал байх шаардлагатай. За тэгээд нөгөө инженерийн хяналт гэдэг маань одоо байнгын тогтмол хяналтыг өдөр тутамд хийж ин битүүмжлэлийг аягүй сайн шалгаж явах хэрэгтэй. За тэгээд удирдлагын хяналтанд нэмэгдэж байгаа нэг нь болохоор нөгөө шаардлагагүй хүмүүсийг тэр одоо нөгөө илүү эрсдэл өндөртэй бүс рүү заавал оруулаад байх шаардлагагүй. Одоо чинь ингээл нөгөө одоо нэг дарга зэрэгнэр ирэхээр чинь ингээл нөгөө бүх шат дамжлагтай юмар ингээл орж үзэх гээл бүгдэнд нэг ингээл халаад өмсүүлэл малгай өмсүүлэл ингээл явуулаад идэх шүү дээ. Тэгэхээр заавал тийм нөгөө эрсдэл өндөртэй бүс рүү тэр хүмүүсийг заавал тэгж нөгөө нэг яагаад байх шаардлагагүй, оруулаад байх шаардлагагүй. Тэгэхээр тусгаарлсан байх хэрэгтэй гэдэг нөгөө нэг шилэн хоргоор ч юм уу те тусгаарлаад тэр шилэн хоргоны цаанаас тэнд явж байгаа процессыг харах боломжтой тийм байдлаар гэсэн утга агуулгаар. За тэгээд нөгөө бохирдсан шал гадаргуу одоо ямар нэгэн байдлаар асгарч алдагдлаа гэхэд тэрийг одоо тэр дорн цэвэрлэж тэр гарч болох эрсдлээс нь хамгаалах хэрэгтэй гэдэг энийг удирдлагын хяналт гэдэг нь болохоор яг тэр нөгөө нэг ажлын орчныг таата одоо осол аюулгүй эрсдэлгүй байлгах тэр бүх арга хэмжээнүүдийг л удирдлагын хяналтын систем гэдэг. Яг инженерийн хяналтын систем гэхээр нөгөө нэг бүх одоо тоног төхөөрөмж автоматжуулалт те тэр нөгөө нэг цахилгаан юу ч гэдгийг тэр бүх юунд тавигдж байгаа хяналт аль нэгэн ямар нэгэн байдлаар бодис сурвалж алдагдахгүй байх битүүмжлсэн системээр явагдах тэр нөхцөлийг хангаад байгаа тэр юуг нь болохоор инженерийн хяналт. Яг хувь хүний яг тухайн цаг мөчид авах арга хэмжээ болохоор нөгөө аюулгүй ажиллагааны зааварчилгаагаа нягт мөрдөн. За тэгээд бүх шаардлагатай нөгөө хамгаалтын хэрэгслээ яаж сурах гэсэн үг. Хэрэглэж зөв хэрэглэж сурах хэрэгтэй. За тэгээд нөгөө сургалтын тогтмол хамрагдаад нөгөө мэдлэг мэдээлэлээ сайжруулад байнгын энэ нөгөө нэг юугаа шинжилж явах хэрэгтэй. Маргааш шифт басаад модны аюул явна гэдгийг мэдж байгаа. За энэ болохоор нөгөө хабын тухай хуулийн заалтууд. За энэ ч нэг тийм өглөө нөгөө хуулийн үн дээр яатсан байна. За тэгээд нөгөө нэг байгууллагаас явуулж байгаа сургалт нь яг ямар юутай байх хэрэгтэй вэ? Ойлголтыг өгсөн байх хэрэгтэй. Ямар мэдлэг юг өгсөн байх хэрэгтэй вэ гэдэг нь таасан байна. Тэгээд нөгөө хамгийн гол нь нөгөө аюулгүй ажиллагааны зааварчилгаа. Аюулгүй ажиллагааны зааварчилгаа гэдэг юм. За тэгээд энэ аюулгүй ажиллагааны зааварчилгаа дотроо нөгөө осол аюулын үед ажиллах төлөвлөгөө байх хэрэгтэй. За химийн бодис асгарсан алдагдсан тохиолдолд авах арга хэмжээнүүд ямар арга хэмжээ авах хэрэгтэй юм. За гал гарсан тохиолдолд яах хэрэгтэй юм. За энэ бүх осол гарлаа гэхэд ямар багаж хэрэгсэлтэй ажиллахын тэр багаж хэрэгслээ зөв ажилуулж чаддаг байх хэрэгтэй. За одоо ингээл та нар дотор ингээл гал гарлаа гэхэд галын хортой галын хороо ажилуулж чадах юм байна уу? Цөөхөн л байна шүү дээ тий. Одоо чинь ямар бодисыг одоо усаар шүршиж унтраахгүй вэ ч юм уу тий ямар бодисээс үүдэлтэй галыг усаар шүршиж унтраахгүй ямар энэ хөөсөөрийн ямар энэ одоо элс юугаар дарах хэвээр энэ төргээ тэр бүх мэдлэг мэдээллийг тэр тухайн химийн бодистой ажилтдаг хүн бүр заавал мэдсэн байх ёстой, заавал мэдсэн байх ёстой. Яг энэ болохоор тэр
байгууллагын хабайн ажилтан заавал энэ сургалтыг явуулж энэ талаар бүх мэдлэг мэдээллийг олгосон байх хэвээр. За тэгээд нөгөө анхны тусламжийг яаж үзүүлэх хэвээр вэ? Эмнэлгийн 103 дуудаад эмнэлэг ирэх хүртэл тэр хүнд ямар тусламж үзүүлэх хэвээр вэ гэх тэр бүх мэдлэг мэдээллийг энэ аюулгүй ажиллагааны зааварчилгаа олгодог энэ мэрэгчлэнүүдийг нөгөө чадахжуулах энэ сургалтанд заавал орсон байх хэвээр. Заавал орсон байх хэвээр. Хүн шинээр ажилд ороод бол хабайн мэрэгчлэлтэн заавал тэр хүнийг энэ хэмээ хортой бол аюултай бодистой ажиллах анхан шатны сургалтанд суулгаад анхан шатны ойлголт мэдлэг мэдээллийг заавал олгож явах хэвээр. Тэгээд тухайн тэр одоо цэхийн үйлдвэрийн мастер ч юм уу те энэ бүх юуг заавал ингэж нөгөө хяналт тавьж нөгөө удирдлагын хяналт гэдэг дааж одоо энэ баггүй юу? Тэр нөгөө баримт доктор яриад нөгөө нэг хандлагчин дэр баггүй юу? Тий би нэг яасан юм а за ерөнхийд нь бол чаднаа гэд ингээд идэг. Тэгтэл тэр чинь нөгөө нэг бүх юунд таарах галын ор байхгүй. Нэг л төрлийн галын ороор бүх төрлийн юм яаж болохгүй л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр талын бүх мэдлэг мэдээллийг энэ нөгөө нэг сургалтаар л авах хэрэгтэй байхгүй юу? Тэгжээж л та нар аюулгүй ажиллана. Аюулгүй ажиллагааны дүрм журмыг баримталж ажиллана. Бүх юмаа нөгөө нэг осол хэмтгэлээс хамгаална л гэсэн үг шүү дээ. Өөрийн чинь амнаас эрүүл мэндтэй Би өнөөдөр баахаас тэр нөгөө түрүүний миний хэлээд те яг аюул тулгарсан үед ажилтнуудын гүйцэтгэх үүрэг айггүй чухал. Айггүй чухал. Энэ хамгийн нийт түрүүнд нэг хүн яг тодорхой юутал байх хэрэгтэй. Хүн болгон ингээл нөгөө нэг галын хорлогоо гүгээл парк гэл ингээл гүйх үү. Эсвэл нэг хэсэг нь галын хорлогоо явах уу. Нэг хэсэг нөгөө нэг аюулын бүсээ тогтоох уу, дуудлагаа өгөх үү, яах вэ ингээл энэ бүх дарга нөгөө хабай мэрэгчлэндээ мэдэгдэн за тэгэл нөгөө удирдлагатаа мэдэгдэн гэл ингээл энэ бүх ажиллагаа чинь бүгд юм юу байх хэвээр тодорхой ойлголттой байх хэвээр. За тэгээд нөгөө бүх нөгөө анхааруулах тэмдэглэгийг яг нөгөө шаардлагатай газар бүгд ингээд ил ингээд байрлуулсан байх юм бол хүн хараад яг нөгөө чи ингэж болохгүй штэ. За энэ энэ чинь нэр ингэх юм биш үү? Гэл одоо ядаж ингээл нэг ямар нэгэн байгууллагад яваад орохоор ингээд шалаа угааж байгаа шалт даад шүү гээл тэмдэглэгээ тавьчихсан байхаар хүн чинь ингээд нэг болгоомжтой гიშгдэгч за халтаж унах юм байна шүү гэд. Тэгэхээр энэ бүхэн чинь юунаас үүдэлтэй вэ гэхээр энэ тэмдэглэгийг яг зөв газар нь зориултын дагуу зөв байрлуулсан байх хэвээр. За тэгээд энэ бүх нөгөө нэг шаардлагатай гал гарсан тохиолдолд шаардлагатай бүх төрлийн энэ дагаж хэрэгслэр хангагдсан байх хэвээр. Тэгээ галын хорууд дотроо бас айгүй олон төрөл ямар юу яаж хэрэглэх үү гэдэг энэ бүхэн яг тухайн бодисын шинж чанар юунаас хамааралтай. За тэгээд эрсдлээ тодорхойлоод хяналтаа тавиад ирлээ. Одоо нөгөө тавьсан хяналтынхаа үр нөлөө үнэлнэ. Энэ хийсэн арга хэмжээнүүд маань бодиттой байж үү, үр дүнтэй байж үү? Хэвээ үр дүнгүй байсан бол тэрийг солих шаардлагатай. Үр дүнтэй байсан бол тэр үйл ажиллагааг хөвшүүлээд авах гэсэн. Тэгэх юм бол нэгэндээ тэр чинь үр дүнтэй байгаа учраас ямар нэгэн байдлаар нөгөө эрсдэл чинь үсэхгүй болоод ирнэ гэсэн үг шүү дээ. За тэгээд бүх юунуудаа хэрвээ үр дүнтэй одоо авч хэрэгжүүлсэн арга хэмжээ чи үр дүнтэй бүх эрсдлээ бүрэн тооцчихсон. За тэгээд нөгөө нэг шинэ тоног төхөөрөмж аваад юугаас соличихсон те шинэ арга барил буюу нөгөө ажилтныхаа За тэгээд энэ мэдээж нөгөө хэмээн хортой аюултай бодистой ажиллаж байгаа учраас нөгөө удирдлагын хяналт гэдэг байгаа ярьсан байгаа бүгдийг яг ингээд базаад энэ тав. Ой хөбөлц. За баг ингээд хийж байгаа. Ингээд юм дуусч байгаа да ер нь бол. За анхаарлаа туссан баярлаа. Авсарч яахгүй гүп гээд.
Зүгээс хэлсэн. Ойлгосон уу яа? Чиг доос асуух байна. Бас маш их ойлгомжтой. Бас тийм. Асуух хэрэгтэй. Эцэг асууж. Анис мэ. яг ажлын байр энэ процессын менежмент чиглэлээр мэдээж өгсөн ирсэн чинь доктортой баярлалаа. За миний дох зүйл маань манай байгууллага болохоор юм ийм бүртгэх хадгалах одоо интеллект үеийг үйлчлэгээ явуулдаг байгууллагатай. Тэгээ би энэ химийн медицинийн онцлог болохоор яг нөгөө хадгалалт техникээр үнэлэх зөв асуултаар хоёр нь болохоор хадгалтын англи гэдэг 13 нүдтэй хадгалалт байдаг шүү дээ. Тэр англи маань яг хаалмын ийм хоёр хэлний асуулт болсон байна. Баярлалаа. Сонсогцсон. За яг нөгөө экспортлж импортлж оруулж ирээд хадгалаад тэгээд худалдаалдаг байгуулга юм уу? Аха. Тэгэх юм бол нөгөө химийн хортой бол аюултай байсан тухай хууль заасны дагуу таних эрсдлийн үнэлгээг хадгалах агуулгатай яах ёстой. Эхний ээлжинд нөгөө агуулга чинь шаардлага хангасан байх ёстой. Тэгээ нөгөө агуулга тавигдах ерөнхий шаардлагууд байгаа шүү дээ. Хэрвээ 50 тонноос дээш хэмжээний бодис импортлж оруулж ирээд тэрийг худалдаалж борлуулдаг бол хотоос гадна байх ёстой ч юм уу те. За тэгэл нөгөө нэг бүх агуулга тавих ерөнхий шаардлага тэгээд агааржуулалтын орчин энтергээд тэр бүх зүйл дээр болохоор эрсдлийн үнэлгээ хийлгэнэ. Тэсэг. Хоёр дахь асуулт нь болохоор энэ нөгөө 13 гэдэг ангилсан ангил болохоор нөгөө 3 яамны сайтын хамтарсан журам гэж байгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр тэр журман дээр байдаг. Түүнээс биш яг нөгөө хаалан дээр болохоор нөгөө үсгэн тэмдэглэгээр бол байгаа. Нэгийн B, хоёрын A ч юм уу те. Тэр үсгэн тэмдэглэгээр бол байгаа. Яг ямар бодис үү гэдг нь болохоор нөгөө дохио өгнөөс харчна гэсэн үг. Нөгөө пиктограм дотор чинь ямар тэмдэглэгээ байна? Шатамхай ч юм уу, RSL ч юм уу, хий ч юм уу, эсвэл эсэлдүүлэх ч юм уу. Тэгээд тэр бүх нөгөө тэмдэглэгээнээс хараад ерөнхийдөө за ийм төрлийн бодис юм байна гэд ингээд ячиж болно, харчиж болно. Тэр журман дээр болохоор ерөнхийдөө айгүй дэлгэрэнгүй яг ямар төрлийн бодисууд одоо тэр ялангуяа эсэлдүүлэгч тэр өөрөө аяндаа шатдаг бодисын анилд хамаардаг айгүй олон төрлийн бодисуудыг ингээд бүр ингээд нөгөө нэр төрлөөр нь жагсаачихсан байгаа. Тэгэхээр тэрнтэй танилцаад явах юм бол ерөнхийдөө бүх мэдээлэл авчихна гэсэн үг. За журмын дугаар ханд байгаа. Сая энэ за энэ дэр ямар хэсэг дээр гарч ирлээ? Юун дээр байлуу? Өмнөх дээр байсан. Энэ дэр шиг өмнөх лекцэн дээр байсан байна. 2017 оны тэгсэн байлаа. Бодлох төр билүү? Сэнийг дээр үстэн. Биш хүний дараах хэлэх гэсэн юм шиг. Биш энэ.